За өнөөдөр дөрвөн төрлийн ондоо энергитэй дөрвөн төрлийн ондоо хүмүүсийн тухай зан ашийн тухай бид нар ярилцсан. За тэгээ намайг Сарна гэдэг би Герман улсаас энэ ярилцлаганд оролцож байгаа. За манай Мэдсэг маань Солонгос улсаас. За Бадмаа маань Малайз улсаас ингээд сэргэлэн чимэг Солонгосоос бид өнөөдөр дөрвөн төрлийн ондоо энергиудын тухай та бүхэндээ хүргэхээр бэлдсэн. За тэгээд хүн болгон тэг зан характерын хувьд адилгүй янз бүрийн хүмүүс байдаг тий. Янз бүрийн ааш цантай янз бүрийн хүмүүс байдаг. Тэгвэл тэрийг ингээд бүгдээрийг ингээд багцлаад дөрвөн төрлийн бүлэг хүмүүст хувааж үздэг. Тэгэхээр хүн тэрийг ингээд ойлгоод авчихвал яагаад би юм ааш гаргаад идтiin? Яагаад би юмыг талаас нь хараад идтiin? Би юу нь яагаад ингэ ертөнцийг ингэж хараад ингэ бодоод идэв. Миний толгойд яагаад юм бодлууд яваад идэх гэдгийг учрыг ойлгоход үнэхээр тустай байдаг. За та хэдтэй би слайдаар харуулъя. За энэ тестийг маань Genius тест гэж нэрлэдэг. За тэгэхээр бүх хүмүүс донд хаврын энергитэй, зуны энергитэй, нарын энергитэй, өвлийн энергитэй гэдэг ийм дөрвөн төрлийн энергитэй хүмүүс байдаг байна. Тэгвэл тэр тухайн хүмүүсийн маань зан чанарын онцлог юмыг аль талаас нь хараад идэх сайн тал, сул тал гэдэг талаар бид өөрсдөө жишээн дээрээс гоё тайлбарлаад ярина. Тэгэхээр хамгийн эхлээд манай Мэдсэг маань дайнамо буюу хаврын энергитэй хүний онцлогийн талаар та бүхэндээ хуваалцсанаа. За сайн уу байна аа? Сайн бацхан уу бүгдэнд минь орой мэндийг хүргэе. За та гуравтгаас ойрт таралтаагүй хэсэг нэлээ удаа өнгөрсөн байна тий. Тэгээ дахиад та хэдэг нэг дор ингээд айгүй гоё гурван энергитэй уулзсан чинь яг гоё тийм зүүн жуус сэргээд бас гоё байна. Тэгээ бүгдэнд нь ажил амьдрал нь сайн уу тий. За тэгээд хаврын энерги буюу яг ингээд би бас дайнамо энергийг өөрөө ер нь төрөлхийн тэр авьяас гэдэг юм уу одоо Мэдсэг гэдэг нэрийг одоо энэ төрөөд Мэдсэг гэдэг нэрийг яав ижээсээ ингээд авахаас өмнө гэх юм уу яг төрөлхийн тэр авьяас зан төлөв яг энэ өөрийгөө би гэдэг үнийг илэрхийлж байгаа тэр төрөлхийн одоо миний зан төлөв бол одоо хаврын энерги буюу дайнамо энерги гэж бид нар одоо яриад явах. За тэгээд энэ зан төлөвийг би өвлөж одоо төрдөг те төрхөөсөө ингээд. За тэгээд хаврын энерги буюу дээрэс нь би яг 5 сард төрсөн. Яг удахгүй ингээд маргааш өдөр төрсөн өдөр маань болох гэж юм. За тэгээд одоо ээжийнхаа гитсэн дэж байгаа төрөөд энэ гоё энергийг ингээд давхар бас бие мах бодтой ингээд за дээрэс нь Мэдсэг гэдэг бас нэрийг ингээд аваад энэ дэлхий дээр одоо амьдраад явж байна. За тэгээд зам төлөв гэхээр тэр дундаа хаврын энерги буюу дайнамо энерги нь яг ямар зам төлөвтэй хүмүүс байдаг вэ гэхээр нэлээд хурдан ер нь зам төлөвтэй ямар нэг юм дандаа яарч явдаг. За юм болгон дээр аюул тийм хурдл аюул орж ирээд идэг. Яг. За тэгээд юм сурахтаа аюул хурдан. За ер нь бол нэг юм сарамгчин гэж төсөөлч тэр нь аюул болно доо гэж. За тэгээд баахтай волейбол тоглодог байсан. За бас аюул сэлэх дуртай байсан. Ер нь ингээл юм болгоно яг аюул тийм амархнаар хүлээж авдаг. Аюул хурдан ингээд нөгөө сурчих юм шиг аюул болчих юм шиг тэгж хүлээж авдаг. Ер нь бол байсан. За байсан гэж ярьж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр энэ одоо дөрвөн энергийг мэдтгүү байхдаа хүнд төрөлхөөс одоо заяатсан зан төлөв гэж байдаг гэдгийг би мэдтгүү байхдаа нэг юм сарамгчин шиг л нөхөр байсан гэд бодчихвол айгүй амархан болохоо тийм. За тэгээд маш олон юмыг ингээд оролддог, эхлүүлдэг. За юм санаачлахтаа маш сайн. За найз нөхдөөрөө ингээ тгий. За тэгвэл нөгөө нэг 10 жил байхад найз нартаа аваад бол тий юмыг бол санаачлахтаа айгүй сайн
нэг бол онц сурна, нэг бол гинт муу сурна гэдэг шиг нэг ийм зүрхний бичлэг шиг ийм одоо үе бол айгүйх явдаг байсан. Хаврын энерги гэхээр маш их ирж хүчтэй юм шиг санагддаг хүмүүст маш их ирж хүч өгдөг нөгөө ингээл да тэгээл да гэхээр чинь тэрийг нөгөө хүмүүс айгүй хурдан ингээд даагч дуурайна тэрний одоо юу гэдэг нөгөө тэгээл та гэдэг болчих юм шиг санагдтал тэгж айгүйх ирж хүчтэй айгүй тийм юмыг нөгөө нэг санаачилж байгаа хүн чинь яг ингээд нэг юм энэ хүн яг ингээ хэлж байгаа нь яг болчих юм шиг санагдтал тэгж өөртөө төсөөлөн бодож чаддсан юм шиг байгаа. Айгүй тийм төсөөлөлт амьдэрдэг. Ингээд за яг энэ юм болчихлоо байна. Би миний хувьд бол айгүй амархан болчин мөн энийхэн дэжтэй гал сэдвүүлээ гараад гой салхинд гарчаад ирэл та юу юм бэ гэл болохгүй бүтггүй гэдэг талаас нь харна гэсэн юм ерөөсөй байхгүй гэх юм уу. За тэгээд яг энэ нөгөө энерги мэддэг болоод миний хувьд бол бас нэг их хугацаа бол өнгөрөөгүй. Тийм болохоор одоо ч ингээд нөгөө 40 гэд бодоод үзэхээр ерөн 30 хэдэн жил нь яг ийм сармөгчин шиг амьдрал дээрээ сэтгэлгээн дээрээ гэх юм уу те юмыг ингээл айгүй амархан болчихно гэдэг дээрээ болгоч нь хурдан галс хийчихэл даа л гэдэг нэг юм үгтэй. Тэгээд тийм үе тэмөх байдаг байсан. Бид нар нөгөө нэг за тэгээд яг ингээд юмыг сурсан юмаа маш хурдан сурдагтайгаа адилхан маш хурдан хаях магадлал айгүй өндөртэй байдаг. Айгүй хурдан хайчдаг. Үе чи өвчтөр л та тэгээ ингэээс өнөөдөр яа ч өнгөт айл нөгөө өвчтөрийн бодож байсан санаа байхгүй ш. Айл дахиад нэг өөр шин юм ингээл хэлсэн тийм айгүй гоё нэг талаараа юм гинэн гэх юм уу нөгөө эрсдэл өрөөсө боддгоо яана ингээд ингэчих юм бол болохгүй болчихвол яанаач гэдэг юм уу тийм муу санаа гэх юм уу те одоо тийм талын юмнууд ерөөсө бодохгүй явсан үе надад байсан болохоор тэр үедээ тэр 30 хэдэн жилдээ айгүй хайртай. Тэгээд ямар зоригтой байсан юм бэ? За тэгээд ямар олон зүйлийг одоо эхэлж ийсэн. Би бүр айгүй нэг инээдтэй жишээ гэх юм бол нөгөө 10 жилээ төгсөөд нэг одоо 10 жилийнхаа багш нар дээр буцаж очиод лекц тавьж исэн. Нэг удаа. Тэгээд тэр сэдвүүний юу байсан гэхээр өөр айгүй тийм нөгөө нэг зүгээр л одоо нэг юм гоё өөрөөр амьдрий гэдэг сэдвтэй одоо би сэдвэж бараг санахгүй байхгүй. Тэгэл нөгөө тэрэн дотор ингээд тоо хэлдэг байхгүй тоо баримт ингээд хэлэл тэгсэн чинь нөгөө Монгол Улсын хүн ам одоо ингээд 4 сая мая олцсон гэл ингээд яриалцсан гэсэн чинь нөгөө багш нар чинь ингээд юу л энэ 4 сая мая болцсон болоо гэсэн 4 сая болцсон гэл яриал амар инээдтэй би одоо тэр мэрийг бодоход гинт ингээд асуулт орж ирэнгүүт чинь нөгөө түрүүн ингээд 4 сая болцсон гэж хэлчихэж байгаа юм чи тэгээд тийм нөгөө бандсандаа тийм 4 сая болцсон гэдэг багш нар өөр гайхаад юу тийм билүү бүр юм анарсан тэгээд тийм амар өвчлөлтөө гэх юм уу зоригтой тэгээд яана 10 жилээ төгсөө ядаж 10 жил болсон гэсэн үг л те дөнгөж ингээд 2 3 дахь курс хайхтаа тэгээд тийм аягүй зоригтой тийм тэнүүч хэмээр юм уу тийм юмнуудыг айгүйх ингээд хийсэн байд юм байлээ. За тэгээд яг нөгөө энэ зам төлөв гэдэг зүйл айгүй гоё одоо юу гэдэг те надаас үл шалтгааллах те энэ чинь яг миний төрөлхийн ингээд гейнд байгаад байгаа зүйл болохоор аваасаа ээжээсээ магадгүй одоо миний өмнө нь одоо юу гэдэг те орчноосоо гэх юм уу сурсан зүйл биш болохоор эн чинь насан туршдаа одоо намайг илэрхийлж байгаа илэрхийлэмж юм байна лээ. Тэгээд яг энэ нөгөө зан төлөв гэдэг зүйлийг сураад Солонгос дээрээ нөгөө одоо гадагшаа дотгошоо гэл нөгөө хүүхдийн мэрэгчлэр яг сурж байхдаа анх ингээд ойлгож эхэлж ийсэн. Тэгээд ойлгоход аюу хэцүү байгаад байдаг гэсэн. Тэгээд нөгөө айл хүүхдүүдтэй ингээд ажиллахад ээж аав нартаа ингээд харилцахад яалтчгүй одоо бид нар хүүхдүүдийг байгаа тэр хандлагаар нь одоо зам төлөвөөр нь бид нар ингээд дотгошоо гадагшаа за тэгээд илүү ингээд жоохон мэдчих эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэр үеэс эхлээд би нэр өөрөө ямар хүн ингээд бодоод үзэхэд өөр дээр ерөөсөө буухгүй аюу хэцүү. За тэгээд сурч яваал нэлээд удаа ажиллаж явж байгаа. Тэгээд яг Genesis буюу илүү одоо нөгөө Dynamo энерги за тэгээд Blitz энерги гэдэг одоо яг хаврын энерги ногоон загсныг
төрлийн зам төлөвтэй хүн гэдгийг өөрөө яг мэдэж эхлээд илүү нөгөө нэг өөрөө өөртөө хамтарч одоо ажиллаж эхэлсэн гэх юм уу те. За ногоон загас гэл ирэхээр анх ингээд тодорхойлсон чинь за одоо энэ тодорхойлт нь энэ те манай сарнаа маань гаргаад ирсэн. За юу хийх вэ гэдэг дээр маш сайн төвлөрдөг яг зөв. Юу хийх вэ гэдэг дээр үнэхээр маш сайн ингээд боддог. Юу нөгөө оршихуу эсвэл оршихуу гэдэг асуулт айгуусаа орж ирдэг гэсэн үг. Байглаасаа тийм асуулт байнга ингээд ер нь орж ирдэг. Одоо найзар ингээд нэг ууй муу ч юм уу гэдэг ингэх юм бол яагаад ч ингээд тэр одоо ямар чухал уулзалт байсан, ямар чухал зав байсан, яаж би завтай байсан ч гэсэн ингээд нэг хөл гар ингээд нэг хөдөлгөө. За тэнд очиод одоо яг юу хийх юм гэдэг ийм юу хийх вэ гэдэг асуулт амар ингээ байн орж ирээд идэг. Тэгээд яг энэ зам төлөвтэй гэдгийг мэдхээс өмнө бол баг уудаг хүмүүсийг гэх юм уу тэгж нөгөө одоо зугаа зингэл хөөсөн ямар сонир хүмүүс вэ ч гэдэг юм уу те тэгж илүү их нөгөө дүгнэх гээд идэг байсан. Одоо болохоор илүү нөгөө нэг юу гэдэг те тийм орчинд би өөрийгөө яаж авч явах нь тэр нь амар чухал юм байна гэдэг чинь л болохоос биш нөгөө өмнө нь бол энэ уудаг хүмүүст бол бүтэхгүй юм байж гэдэг юм. Яагаад ингэ дууч муугаа яваад тийм бол чи юундаа сэтгэл санаагаар унд ямар сайн гэл. За тэгээд ер нь бол илүү үнцэн бүтээх ямар нэг юмыг одоо яг чухал тэр хийж байгаа юм алдахгүй явах л айгүйх чухал юм шиг байгаа. Яг дайнамо энергийн дээр бол за тэгээд тухайн хийж байгаа юмаа байнга ингээд одоо сайжруулдаг. Ер нь бол тухайн хийж байгаа юмаа дахин ингээд одоо сайжруулаад бодоол гэдэг. Ер нь нөгөө нэг юм хийгээд эхэлсэн бол тэрэн дээр ер нь ингээд өөр юм руу ер нь төвлөрч ингээд өөр юм руу. За энийг нэг за яа гэм дээ одоо гоё нэг салхинд гарчаад ирээ хий юм гэжсэн юм тийм пауз авдаг юм ерөөсөө байдаггүй. Тэгээд нөгөө энэ энерги ойлгоод ирэхлээрээ бүр илүү тэрэндээ айгу гоё дуртай. Би ч нэг юм хийчихгээл бодоод яваадсэн чи угаасаа миний төрөлхийн энерги мэн гэдгээ ингээд бүлээн зөвшөөрөөд ирэхлээрээ бүр тэрнтэйгээ ингээд айгу гоё хамтарч тэгээд өөртөө айгу сайн ингээд бүр илүү гоё хамтарч эхэлдэг үе юм байлээ. За тэгтээ бас болоогүй. Нөгөө бүх юма өөрөө хийх гэж айгу хичээдэг үе гарч ирд юм билээ. Яг ингээд нэг одоо тэр ингээд бүтнөө байна уу ингээд нэг санаачлаад эхэлсэн л бол тэгэл болчих болно шүү дээ тий. Ихгүй ерөөсөө ингээд тэрнийхээ төлөө ингээд өдөр шөнөгүй өөрийгөө ингээд мах руу гэх юм уу ингээд зүтгээд идэг. Тэгээ маш их одоо санхүүгийн асуудалд одоо орох магадaltaа ер нь бол хаврын энерги бол. За яагаад вэ гэхээр нөгөө хурдтай юм ингээд бодож байгаа сэтгэж хурдан хийчих гээд байгаа хүнд яах юм те нарийн ширээ юм ингээд бодох тооцоолох юм ер нь бол айгүй бага. Тэгэхээр ер нь санхүүгийн хувьд маш ингээд эрсдлүүд дээр ингээд том эрсдлүүд дээр айгүй орж исэн үе бол надад байгаа. За тэр нь яа гэхээр хүний өмнөөс маш их тооцоо төлдөг ч гэдэг юм уу те нэг юм хийх гээд явж байгаа надтай ижил төстэй юм хийх гээд явж байгаа хүнийг бас айгүй ингээд өөрөвдөж тэрний өмнөөс бас айгүй ингээд одоо юу гэдэг одоо хүнийг өрөвдөөл адилхан надтай ингээд зовоо явж байгаа штэ гэж боддог ч юм уу нэг юм сэтгэлгээ бол айгүйх ингээд явдаг байсан. Одоо яг ингээд нөгөө өөрийгөө ингээд зам төлөвийг илүү ойлгодог болоод ирэхээр би жилийн өмнө буюу 2 жилийн өмнө байсан майдцэг яг одоо болохоор бүх зүйлтэй айгүйх тийм нөгөө ачаал төлөвдөг болсон. Яг өөрийнхөө бүр илүү их олон юмнуудыг хайрладаг. Цагаа за тэгээд цагаа хайрладаг болж байгаа, мөнгөө хайрладаг болж байгаа гэдэг юм уу тийм бүх зүйлийг ингээд яг одоо ингээд барьж авч эхэлдэг юм байлаа. Хүний зам төлөв гэдэг чинь айгүй санаа бид нар ингээд нөгөө зам төлөв гэдэг ихлээр энэ нэст угийн нэст айгүй санаа юм бэл бид нар ингээд хүнийг ярихдаа айгүй урд ингээд ойлгочтой шүү дээ тийм за тэнгуут яг өөр дээр ирээд ирэхээр тэр дундаа би яг хаврын энерги яг би ямар загас вэ гэдгээ ингээд таниад ирэхэд тэр хоёрыг ингээд яг бодит би байгаад идэг. Яг тэр хаврын энерги тодорхойлцсон тэр тодорхойлт хоёрын хоорондох тэр гоё холбоосыг ойлгох нь аюул чухал юм билээ.
Одоо ингээд шинийг санаачилдаг гэл тэгэхээр хүмүүс хөө ямар гоё ямар мундаг юм гэл ярьдаг те. Гэхдээ шинийг санаачлна гэдэг чинь нэг талаараа маш том эрсдэл явж идэг ч гэдэг юм а те. Тэгээд хүн тэрийг эрсдэлтэй юм хийж байгаа гэдэг мэдэхгүй шүү дээ те. Нэг хийж хийгээл эхэлсэн энийг хийгээл бодцсон л аюул хийжээж санаа амардаг тийм тарих явж байгаа байхгүй юу? Тийм энерги явж байгаа гэсэн. Тэгээд одоо би түрүү жилийг бодвол одоо яг нөгөө тэр нэг арай жоохон боддог үе рүү ороод байгаа байхгүй. Тэгээд энэ хоёрын хоорон дээр аюух ялгаа бол байдаг юм лээ. Тэгээд өөрийнхөө зам төлөвийг ойлгох яг чиний байгаад байгаа зам төлөв би өвгийн нэг ийм хүн гэдэг нэг ийм ойлголт дээр бидний дунд аюух байдаг шүү дээ. Би угаасаа ийм хүн би наадах чинлаа мэдэхгүй би хизээч тэхгүй гэдэг үгнүүдийн цаана бидний зам төлөв ингээд нуугдсан байдаг юм лээ. Тэгээд дээрээс нь бид нар чинь маш их маягтай хүмүүс маш их гой гой өгнүүдийг ингээд би ийм л хүн гэдээ тодорхойлцсон байгаа. Тэр тодорхойлт тэр хоёрын ялгаанууд айгүйх байдаг. Тэгээд дайнамо гэд хаврын энерги гэж бодох юм бол би одоо дахиад жоохон ингээд ойлгомжтой ингээд сая хэлсэн өгнүүдээ ингээд илүү жоохон дэлгэрэнгүй мөртлөө ойлгомжтой товчхон тайлбарлах юм бол маш их хурд юмыг юусэн айгүй хурдтай хийчихэл гэж боддог. Тэр скалскас чи одоо ингээд скалскас ярьчих, галскас уулзчих, галс гэдэг өгнүүд нөгөө ярьж байгаа өгүүлбэр дотор нь айгүй орж ирвэл тэр яг ингээд яг надтай адилхан зам төлөвтэй хүн байна да гэж ингээд танигдах жишээтэй байдаг. За хоёрдугаар гэх юм бол юу нөгөө шинийг санаачилж байгаа тэр санаанууд ингээл байж байгаа л ингээд нэг юм өөр орж ирдэг байхгүй. Үгүй наадах чи ингээл хийчихэл да, галскас ингээл хийчихэл да тий. Үгүй ийм нэг наадах чи заавал ингээл албагүй шүү дээ. Галс ингээл хийчих юм чи ингээд хүмүүсийн маш олон удаан бодож байгаа тэр процессыг базаал ерөөсөө ингээд бүтэн жил явсан тэр юмыг галс ингээд базж гаргаж ирж магадгүй жоохон тийм хурдан ингээд юмыг ингээд томоор нь төсөөлөө энэ хүн юу хийх гээд байна гэдэг юм томоор нь ингээд харж чадаад бодож чадаад тэгээ тэрийг нөгөө аюу амархан гэж гаргалгааг нь гаргаж ирдэг нэг тийм зам төлөв. Хоёрдугаарт нь за гуравдугаарт нь гэх юм бол юу хийх нь ямар чухал юм санаач тэгээ яг юу хийх гээд байгаа яасан гинэ ингээд одоо ингээд хүний ярьж байгаа яриа нэг барыг төвчээртэй сонсож чадахгүй үе сэргэлэн чимгээ яг чи яг тэгээд яг эцсийн хүчтэй яг хаана очих гээд байгаа юм гэд нэг юм юу хийх гээд байна гэж ингэж асуудаг яг тэрийг байн нөгөө ингээд хүмүүс сануулдаг тийм хамтрагч нар чинь байж магадгүй тэгээд ногоон загс нэг иймэрхүү ер нь бол нэг энэ гурваар төлөөлж үлжих юм бол айгүй зүгээр гэсэн. Хохирос сэтгэлгээн дээр байгаа буюу нэгэн одоо юмыг ингэж нөгөө болохгүй бүтэхгүй за чи ямар хэцүү аливаа найз нь чиний өмнөөс аливаа найз нь ингэ чи тусалж юм мосч гэж бодоо явж байгаа ногоон загс жоохон эрсдлүүд явж идэг гэсэн үг тэр үе дээр тэгээд яг өөртөө гоё ингээ уусцсан өөрийгөө ойлгоцсон тийм ногоон загс нартай хамтрахад айгүй гоё идэг айгүй их юм сурах юм ихтэй үнэхээр гоё түшигтэй тэд нар маш том туршлагууд явж идэг айгүй их туршлага байдаг яагаад тэгэхээр хүн нөгөө яах вэ гэж бодох юм ерөөсөй байдгүй энийг хийчихэл энэ юу харагдан тэрийг хийчихгээд амар олон юмар ингээд давхад үзсэн хүмүүс байдаг болохоор маш гоё туршлага байдаг байхгүй тэгээд тэрийгээр нь айгүй өөрөө одоо эргээд би ингээд бодглохлоор гой гой юм хүчтэй явж байгаа гой бизнесмен эмэгтэйчүүдэд айгүй татагддаг. Тэгээ тэр хүмүүсээс маш их юмнуудыг сурдаг. Тэгээ эргээ ингээд харахад тэр хүмүүс яг миний ингээд бид нарын ингээд туулаа явж байгаа замыг ингээд өмнө нь туулсан хүмүүс байдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр дундаа эмэгтэй хүмүүс гой хүчтэй явж байгаа гой одоо юу гэдэг те нэг юм бүх зүйл нэг юм боловсрцсан айгу гоё эмэгтэй хүмүүс идэв шүү дээ тий ажил амьдрал бүх баланс нь тэнцвэрчсэн тийм хүмүүстэй айгу ингээд гоё одоо даач явах айгу дуртай болчт юм байлаа. Тэгээ ер нь бол ногоон загсны хувийн амьдрал гэдэг юм уу илүү нөгөө гэр бүлийн тэр гоё маш олон тэр харилцааг ер нь жоохон ингээд тэнцвэртэй авч явах айгу хэцүү хүмүүс ахгүй зам төлөвнө айгу тийм хэцүү ягаад тэгэхээр илүү нөгөө ажил хэрэгч төвдөө нөгөө юу гэдэг юм хардаг хүн ерөөсө боддгоо гэх юм уу нөгөө хөрмөө нээж би саяхан ингээд энэ дээр амар том алдаанууд айгуух гаргадсан билээ би өөрийгөө тэгээ саяхан би одоо 5 сарын 13-нд Монгол явах гэж байгаа тэгээд тэрийгээ 2 сарын өмнө би төлөвлөөд ингээд билет захиалсан байгаа шүү дээ тэнгүүтээ нөхөртөө би уржигтар ярьж агаад би нөхөртөө
би 5 сар 13-нд явчаад 20 дээр нь гэдэгс чи манай нөхөр ингээд царайн дээр амар гомдол гарч иж байгаа байхгүй юу. Чи тэгээд ёо бүр ингээ явах гэж юм. Тэгэд надтай яд зөвлөөд чи тэгтээ надад хэлэхдээ яд чи ингээ эвтэйхэн хэлчих болтгүй юм уу юу. Манай нөхөр тэгэхээр би гайхаад би одоо тэгээ яаж эвтэйхэн хэлэх юм гээд одоо хэлж штэ харин ч би одоо ингээ хэлж байгаа юм шүү гэдгсэн чи би чи ингээд бас хурц юм байгаа зү. Би ингээ 13-нд явчаад ирүүл яах уу чи ингээ хүүхдүүдэд тэр хооронд зохицуулж байгаараа ч юм уу гэдэг ингээ зөвлөж байгаа юм шиг ядч хэлж болно шүү. Тэгээ би тэрийг ингээд за мэдхгүй чи тэгээд өөрөө л ойлгочихгүй би амц 13-нд явчаад 20-нд ирээ шүү. Танай нөхч блэд юм уу темпо юм уу? Нилээ юу стил тал руугаа. Тэгээ нилээ темполах та одоо гэж. Тэгээ манай төхөр тэгээ ер нь яг нөгөө нэг би ингээд одоо хамт амьдраа 10 хэдэн жил болцсон ч гэсэн би одоо хүртэл ингээд өөрийгөө ингээд одоо зам төлөвөө ингээд ойлгодог болчиход байгаа мөртлөө бас л яг ажил төрөл дээрээ яг илүү ингээд зам төлөвөө ойлгоод орчуулад тэ эндээгээ болоод байгаа мөртлөө яг гэр бүлийн хувьд бас л ингээд айгу болоог байхгүй. Тэгэл ингээд хүн гомдоод ч юм уу нөгөө найсаа сайхан гомдоо штэ. Тэгээд урчтрал би яг ингээд өхрөөгөө ингээд яг царай нь ингээд хуурал ингэхээр нь бас бодож байгаа байхгүй. Өө ядаж би ингээд эвтэйхэн хэлж болоогүй байсан бата яа ингэ мартцсан болоо гэж би бас дотроо ингэ бодож илээ. Тэгээ ер нь бол нэлээд ажилтгтөө ийм энерги дээрэс нь хавар болоод ирэхээрээ яадаг гэж манайхаа ингэж хаврын энерги хавар болохоор бүх ажил ингээд аюу бүтчихдэг. Нөгөө энерги цаанаасаа ингээд миний одоо юу бодож байгаа бүх юмнууд ингээд хавар бүр илүү их ингээд шууд хүчтэй ингээд бүтээд эхэлдэг. Тэр нь одоо хаврын энерги буюу яг тэр ногоон загаснуудын хувьд яг эд нөгөө бүх юм нь одоо яаж би нэг яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Эхлээд бол аюу хэцүү байдаг гэсэн. Тэгээд одоо илүү нөгөө өөрийнхөө зам төлөвийг мэддэг болоод яг ногоон загас гэдгээ хүлээн зөвшөөрөөд ирсэн чинь хавар бүр ингээд бүх зүйл хавартай ингээд шууд холбоотой байдаг. Цэцэг навч ноороод ингээд одоо ургамал эднэр ингээд гоё ханш нэгт хөдрөөс эхэлт юм уу яа тэгээ миний ингээд онгод ороод далжуураа санагдаад гэдэг шиг. Тэгээ цаанаас ингээд нэг юм гоё бүх зүйл окей угаасаа ингээд бараг юм бодоол бүтэж байгаа юм шиг яг тийм миний одоо бүтэн жилийн яг 365 хоногийн яг үдээд гэх юм уу 4 сар 5 сар 6 сар хамгийн бүтээмж өндөртөө тэгээд тэрийгээ одоо яг сүүлийн 3 жилийн давтамжтайгаар би энийг бүр илүү хүчтэй ингээд мэдрээд байгаа тийм одоо үе гэх юм уу. Тэгээд яг одоо ингээд бас маргааш нөгөөд миний төсөө өдөр болох гэж юм. Тэгээд яг гоё тийм гоё мэдрэмж байна. За би ер нь ногоон загсыг жоохон тайлбарлаж чадсан уу манайхаа? Мэдсэтэй баярлалаа. Би ингэж хардаг байхгүй. Дайно монорыг харахаар том яриад яваад идэг. Тэг энд яг энийг яаж хийх гэж байгаа юм болоо гэхээр зарим хүмүүс ингэ тэнгэрийн санаатай юм шиг бүлт яриад идэг нэг юм хүмүүс байдаг штэ. Муу талаас нь хэлэх юм бол сайн талаас нь хэлэхээр баг яаж ийм санаа толгоонд нь ортгийг гэхээр ийм сонь санаанд гаргаад тэгээд нөгөөд энийг хизээ хийгээд хизээ дуусгаад энэ ийм болно гэдэг ийм үе шатуудыг нь бодохгүйгээр эхлэх нь чухал гэдэг болох шууд эхлэе гэж дайраад орчдөг санаа орж ирлээ. Ингээд одоо стилүүд шиг ингээд нэг юм удаан бодохгүйгээр шууд энийг хийгээд явчихна. Шууд эхэлж. Энийг хийнэ. Ингээд бичиж штэ. Тэрнээс за одоо энэ эхэлнэ шүү. За энэ одоо дундаа шүү. Сүүлдээ шүү. Орой шүн өдөр хамаахгүй энийг хийл гэж бодох юм бол шууд стал тэгэл ингээл шууд хийчин. Тэгээд яг наадах чи үнэн сарна ингээд манай нөхөр ч гэсэн хамгийн анх ингээд чиптэй ирээдүйдээр санаанууд нэг дандаа явчихдаг. Яг зөв. Одоо ингээд хүүхдийн ингээд номныхаа талаар би ингээд өөр ингээд хэдэн жилийн өмнө л ингээд хөртөө яриад ингээд хайрын чи ингээд ном бичин гэж юу байсан. За унтээ заяа юм аа гэдэг. Ингээд нөгөө нэг ерөөсөө миний ярьж байгаа ингээд нөгөө толгоонд нь буухгүй. Тэгэл би үгүй шүү дээ би ингээд солонгос хэл дээр ном гаргана. Миний солонгос хэл дээр гаргасан номыг нэр хүүхдэд уншаад Монголын тухай гоё юм түүх, соёл ийм юмнуудыг би Монгол солонгос хэл дээр орчуулад солонгос хүүхдүүд би ингээд ангаат амар гоё ном ингээд гаргана.
угаасаа ингээд бодцсон ингээд хийн мэн ингээд хий явж байгаа. Одоо судалгаагаа харсан чи ингээд нөгөө яг юм мөрөөдөл одоо гэх юм уу илүү ирээдүй юм ингээд Яг авчраад ирээдүйд төр яваад яг байдаг. тэгээд ингээд ярихлаар жоохон ингээд буудаггүй хүмүүст жоохон буудаггүй. Тэгээд жоохон ч буудаггүй заяа. Бүр ингээ ерөөсө жоохон ч буудаггүй. Бүр тэрийг айгүй мэддэг. Тэгээ би нөхөртөө айгүйх тэрийг ингээд яагаад намайг ингээд ойлгохгүй юм бол ямар сони би одоо тийм амар хэцүү юм яриаг үсттэй. Тэгэл гандан болохгүй нөгөөдөө ярил. Тэгээ одоо болохоор одоо манай нөхөр тэгээд за чи угаасаа ингээд хий нэг үл хийчдэг. Тэгээд одоо за тэгэл манай нөхөр чи айгүйх ингээд сүүлийн үед гэх юм уу айгүй ойлгодог болсон. Тэгээд юмыг илүү их нөгөө нэг бүтээх тал руугаа гэх юм уу. Тэгээд саяхан би ер нь бол энэ нөгөө хорвоо дэлхий дээр ингээд хэрвээ бүтээгч нар байхгүйсэн бол ногоон загас нар байхгүйсэн бол ямар ч барилга байгууламж бараг байхгүй байхаас юм баха гэж би айгүй боддог болсон. Гой гой хүчтэй ер нь энэ гой гой бүтээмжүүдтэй юмны цаана дандаа ингээд нөгөө ногоон загас нар Тэгвэл айгүй сайтай шүү дээ. нийлүүд байж идэг. Тийм тэр нь эмгтэй байна уу, эрэгтэй байна уу гэдгээс үл шалтгаалаад яг бүтээгч энерги гэдэг бол үнэхээр гоё үнэхээр гоё энерги шүү. Бас одоо ногоон загснаар сонсвол гэж энэ яриаг сонсвол Би түрүү манагийн яриг сонсч ирсэн чи хүүхэд ахтай ингэдэг байсан. Янз бүр юм хийж үзэл яваа л гэдэг. Тэгэд нөгөө нэг юм өөрөө амар тэгээ хүмүүс ингэж нөгөө хүн болго адилхан биш шүү дээ. Тэгээд удаан хийгээд байгаа хүмүүс бүр ингэ ёо энийг удаан хийгээд тахтай тэгээ бүтэлчих чадахгүй. Тэгээ өөрөө урдууд нь авчих. Өөрөө хамиг маяг дуусчих. Тэр хүмүүсийг ойлгохгүй. Тэгэхээр бид дөрөв төрлийн хүмүүс ингээ бие биенийг ойлгоход бас энэ яагаад ингэж ойлгох талаар бас хэцүү байдаг. Тэгээ манаас юу гэж асуумаар санагдсан. Жохон бахтай амар эхлэхгүй янз бүрийн санаа гаргадаг байсан. Тэг чи ингэж игээд аюух санаа гаргадаг байсан баг тий. жоохон бахта нөгөө нэлээд одоо багасаа ихсэн юм санагддаг. Тэгээд ямар сандаа нөгөө гудамжныхаа жоохон хүүхдүүдийг одоо ингээд одоо эрэгтэй мэдэхгүй нөгөө жоохон бах тоглолтой шүү дээ тий. Тэгээд бүгдийг ингээд одоо хавар болохыг бараг ингээд хүлээж чадахгүй ингээд хавар болоод гоё дулаахан болохыг хүлээж чадахгүй цаас хайлаа дуусвуугүй юу бүх хүүхдүүдийг дагуулад том мом жижиг мэжиг хамаахгүй гол руу дагуулж сэлдэг байсан. Тэгээд бүр яг тийм айгүй тийм тэр дундаа эрсдэлтэй тийм галзуу санаа үйлдэлтэй айгүйх ингээ гаргадаг юм уу аавдаа бол нэлийн задуулдаг ээжтэй бол нэлийн үйлдэл байлаа одоо үнэ бол тэгээд айгүйх тийм нөгөө зоригтой гэх юм уу одоо яг тийм ингээд энийг хийчихгээл бодсон хүнд юу ч нэг одоо нөлөөлөлтгүүл юм байлаа л да эргээд одоо ингээ харахлаар тэгээд манай нөгөө бүр тэр намайг дагаа явдаг хүмүүсийн хүүхдүүд нь надаас том жижиг мижиг хамаахгүй заяа бүгдийн дагуулад тэгээд айл хүүхдүүд яана тий живэд хүчүүл яана тий голтой очиод нөгөө тэр хавар ингээд яаж яхад амар хүүтэн байхад чинь тэгээд цас мус хайлгуугүй юу тэгэл өсрэл орчдөг гэсэн чинь тэгээд яагаад болсон гэдэг тэгвэл нөгөө нэг жил ингээл бүгдийн нас дагуулаад бүр сурцсан заяа бүгдийн ингээд цуглуулад дагуулад яваад очиад сэлэх гээд говцоо тайлсан чи ингээд нөгөө мөрөгцсөн байсан. Тэгээд тэрнээс хойш ичээд ер нь бол буцаад нөгөө гэрлөөгөө ганцаараа явцсан. Тэгээд тэрнээс хойш манайхаа ер нь гол яваагүй. Тэгээд дараа нь манай нөгөө хүүхдүүд бүр багын одоо ингээд хамаатны хүүхдүүд чи нэрээ яагаад гинт ингээд явах байлцсан гэд хэлэхгүй нөө ичээд аюу нийт тийм. Тэгээд ер нь бол нэлээд багаас айгүйх ингээд задуулдаг байсан. Тэгээд тэрэндээ нэх одоо шархалж мархалж тэгж нэх гомдож мөдөхгүй. Тэгээд ямар ч зэндээ зодуулаа сууж явахдаа дараа юу хийх вэ гэдгээ бодоод сууж байлаа шүү дээ. Яг сахилахгүй санаа гаргаад хүнээр нөгөө нэг өдөртүүлнэ гэж байхгүй шүү. Өөрөө уртны ороод өдөртөд тавьчихдаггүй шүү дээ. Үнэхээр тэр хурдтай гэдэг амар яг өнөө одоо ч гэсэн нөгөө
удаан хийж байгаа. Ер нь ингээд юмыг бодож байгаа хүмүүсийг би ингээд энэ хүн энийг хийх гээд яаж хийх вэ гэдгээ бодож ийн гэдгийг л бодож амжихгүй л одоо тийм айгүй одоо өөрийнхөө юмд ханддаг байсан байгаа байхгүй. Тэгээ ямар ч юм нөгөө манай би ингээд өхрөөсөө юм асуугаал ингэхээр манай нөхөр за гэл ерөөсөө энийг юм хоёр авиа гаргадаг. Тэгээд тэгээ энэ намайг одоо дотроо өвчт манай энэ ч дуудлаа ярьж ийн гэж бодд юм уу? Тэнгэрээ юм ярьж ийн гэж бодд юм уу? Тэгээ юм ярихаар гэл нөгөө бас яд чи ингэхгүй бол би ч одоо яач юу чи юм нэгээд унаа штэ тий. Тэгээ би сүүлдээ ингээд бохроо яж юм ярихаар л гэл харна. Хөөцлийн бэрхшээлд өвдөс суудсан бах та гэл хаяа боддог гэсэн. Тэгээд одоо нөгөө нэг одоо ингээ эргээ харахад өхрөө зайлвал одоо хурдан нөгөө ингээ тэр хүн миний ярьж байгаа юмыг ингээ ядж байхдаа айгу хурдан ярина. Өөс баах юм холиод та ингээ хурдан ярьчихна. Тэгээд тэрэн дундаас нөгөө айгу хурдан хариулт ирэхгүй болохоор нөгөө хүлээж чадахгүй, хүлээлт байхгүй. Тэгээд одоо натаа ярихтаа хүртэл хүн хурдан ярих хэрэгтэй байсан байх нь шүү дээ. Тэг өмнө нь тэгээд айгу хурдан хариу мариу ирэхгүй бол хүлээж иднаар юус төвчгүй. Ямар сандаа заримдаа нөгөө хамт явжсэн хүн хаяа явчихна. Айгу удаан ингээд дэлгүүр хэсэг айгу дургу нөгөө октод хүүхнүүд чинь ингээд октодаараа бүр хонхны хоёроо заяа нөгөө хонхны хоёроо өмсөх хувцас сонгож явж байгаад гинт залхуу үрээд харсан манай ангийн октод бүр ингээд нэг юм нөгөө ингээд ялаа малаа шиг энд хэд очиж нэг юм бариа зогссон. Тэг бүр гайхаад эдгээр одоо яасан юм болоо гэж бодоод хаяа явчихчих үлээ бүр гэрээ ингээд бүгдийг хаяа гэрлүүг явцсан. Өөрөө юм аваагүй. Тэг яасан ингээд маргааш нь чи одоо яагаад алгуулж үзчих. Би та нар ч өөр ингээд тийм амар төвчээргүй. Ер нь бол юмд ингээд айгүй тийм төвчээр муутай. Хүн ингээд жоохон ингээд бодоол ингээд хэлэх юм бол тэр хүнийг харахад хамаг ингээд нэг юм дотроос нэг юм дургу өгнө гэдэг юм уу тэрийг ингээд хүлээх тийм юу хүлээд юм лээ. Тэр нь хурдл айгүйх ингээд нөлөөлдөг гэсэн. Тэгэл идэг хүмүүс байгаа бол хадвалч дайнамо энергитэй буюу хаврын энергитэй хүмүүсгүй. Тэгэд удаан байгаа хүмүүс ингээд төвчд айгүй хэцүү ингээ ойлгодог тийм тал байгаад идгээ. За манайда баярлалаа. Дайнамо энерги дотоод ертөнцид аялчлаа. За одоо би та хэдэд плейз буюу зуны энергийн талаар ярьдаг. Зуны энергитэй хэл би яагаад одоо ингээл хүмүүстэй яриад идэг ажил хийгээд идэг вэ гэхээр энэ миний сайн хийж чаддаг ажлуудын нэг байхгүй. За энийг мэдснээс хойш энийг хийж эхэлсэн. За энийг мэддэггүй байхдаа яадаг байсан бэ гэхээр сайхан эмо гар байсан. За тэгээ ховж ив сайхан хөдөл юм ярих амар дууртай. Хүмүүстэй хамт байх амар дууртай. Ганцаараа жоохон байгаад эхлэхээр ингээд нөгөө уудаад хүнээс холдоод идэг. За хин хийх вэ гэдэг дээр амар төвлөрдөг. Дулаан энергитэй хүмүүстэй хамт байхдаа өөртөө их гоё сайхан санагддаг тийм. За тэгээ бусдын анхаарлын төвд байх айгүй дуртай. Олон хүний дунд ороод тэгсэн чи тэгэл гэл анхаарлын дунд нь орж ирэх юм бол надад айгүй гоё санагддаг. Бас одоо матцэг хэлж штэ. Матцэг юм хэлэхдээ амар тийм гоё мой хачирлахгүйгээр зүгээр ингээд шулуухан аваад хайчдаг. Тэр нь ингээд начиг блэз хүн дээр ингээд тахтай яадаг гэдэг ингэж би бодоод идэх байхгүй. За стил энийг одоо сэргэлэн чимэг дараа тайлбарлаж өгнө. Хэлсэн юмнуудыг би энэ одоо ингэж хэлээд тахтай хүний сэтгэл боддгоо юм хаашаа. Гэтэ энэ чи ингээ хэлэхээр энэ юм чи гомдтiin байгаа үстэй. Өөрт нь хэцүү байдсан байгаа үстэй гэдэг. Юмыг хэлэхдээ айгүй юм зөөлхөн болгож хүнд нь ингээ нөгөө цаад хүлээж авч байгаа хүнийхээ сэтгэл зүй би бодоод байгаа байхгүй юу? Тэгээ боддог сул тал нь ихэр ховж ивзүүн тэр тэгсэн энэ гэсэн жоохон ярина. Ер нь яриа тал дээр айгүй яриасаг тэгэл хамаг юм яриад идэг нэг хүмүүс эргэн тойрон ч байж байгаа шүү дээ. Одоо та би ингээл ярангуй та эдийн нүдэнд тэр нэрээ тийм ч тэгээд баг ингээд дүү зурагтайгаа орч ирж байгаа юм зү. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс юм блэз төрлийн хүмүүс байд юм аа. За өмнө нь би юм зуны энергитэй хүн гэдгийг мэдтгүү байхдаа ямар байдаг байсан бэ гэхээр хүмүүсийн талаар ярина. За хүмүүсийн миний талаар ярьж байгаа яриаг сонсоод айгүй янз болно. Бүх хүн болгоно сайнаар ярихгүй. Сайнаар ярих нь баярлал гүчин сэтгэл хөдлөл нь айгүй өндөр амар баярлал. Муугаар ярих сэтгэл санаарна гомдол инста намайг ингээд ахтай яадаг тэр муу юм. Фистэ ингэж энэ чинь тэгэж бодоод исэн чинь намайг ингээд ахтай яадаг ингээд. За тэгээд ингээд юмыг ингээд жоохон шулуухан хэлэхдээ дутагдaltaй тал малыг хэлжүүл гомдоо наад чинь бас
Ийм. Мөнгө санхүүгийн тал дээр үнэхээр сэтгэлийн хөдөлгөөнөөр айгүй мөнгө хүргээг өртөг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр мөнгийг зохицуулдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр айгүй үйлдэл хийдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр их амьдэрдэг байхгүй. За тэгээ хүний үг амар дагна. Энэ ингээд гоё ёстой муухай штеп гингот би муухай байгаа юм байна. Тэгэл бод чинь хүний санаагаар ингээд амар дагаж юм амьдэрдэг. Тэ? Шийдвэр гаргахдаа өөрөө шийдвэр гаргахгүй дандаа хүний ам харна. Би гэсэн чи ингээд тэгсэн чинь тэгээд чи надад нэг гой зөвлөд өгөөч ч гэдэг юм уу те. Хүний зөвлөгөө айгуу чухал гэдэг байхгүй да. Одоо чинь би ингээд чухал юм шийдвэр гаргах хэрэгтэй болонгууд энэ талаар мэддэг хүн юу вэ? Юм болонгууд танд тал руу уцтаад идэг хүмүүс идэг шүү дээ. Тэр чинь блэзэд байгаа. Үе надаа ингээд ингэсэн гэд Монголд юм танил талаар явдаг нь үнэн л дээ. Гэхдээ илүү блэзүүд яг тэгдэг байхгүй. Энийг тэргээр хилчүүл энэ ингээд энийг бүтээч энэ хүнд тэг тийм боломж нь байгаа. Би одоо тий ийм хүн таньдаг штэ. гэдэг юм ингээд танил тал бас их чухал байгаад байдаг. За хувцас онор мунарт аюу ач холбогдол өгдөг байлаа. Тэ. Тэгээд бас нэг юм нь болохоор хүний сайн талыг л олж хараад. Тэгэл сайн талыг нь харж эн чинь аюу сайн хүн штэ л гэж яриад. Тэгээд нөгөө сайн хүн гэж яриад эсвэл муу зан гаргахаар муу зан шигтэй надад таалагдахгүй зан их гаргахаар гомдоо ингээд идэг ийм хүмүүс идэг. За тэгээд энийгээ би ойлгоод эхэлсний дараа юу болсон бэ гэхээр би ийм төлөв юм биш үү? За эхнээсээ мөнгө санхүүгөө өөрөө анхаардаг болёо. Энэ сэтгэлийн хөдөлгөөнөөр мөнгө өртөх чинь надад үнэхээр байдаг юм байна. Тэгэхээр мөнгөний хуримтлал энтэл байхгүй зүгээр гоё харагдана юу вэ? Зээлмэл аваад баах юм аваад ингээд гоё өөрийгөө гоёлын мод чиг ингээд болгоод тавьчихна. Тэгээд тэрийгэ болоо. Одоо хувийн санхүү тий мөнгө зохицуулах сурах юм айгүй хэрэгтэй болсон. Мөнгөө сэтгэл хөдлөлөөс тусад нь болгож эхэлсэн. Мөнгө сэтгэл хөдлөлөөр тустай авах юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээ санхүүгээ сайн барьж эхэлсэн. Шийдвэр гаргахдаа хүнээс асуудаг угаасаа хэвээрээ яг л энэ надаас илүү мэдж байгаа гэдэг ийм бодлууд байгаад идэг. Тэгэхээр хүнээс дандаа юм айгүй сайн асуудаг. Сайхан хүн дагаж намирдаг гар байлаа. Өөрийн гэсэн үзэл бодолгүй одоо тэгээ өөрийн гэсэн үзэл бодолтой болоод ирдэг. Тэгээд нэг ойлгосон юм нь юу гэхээр би нэг л юм аюу сайн хийж сурах юм байна. Тэгээд одоо ингээд нөгөө хүнтэй гоё нийцтэй байдаг, олонний дунд ороод нийцтэй хүний өмнө юм ярих дуртай гэдэг талуудыг өмнө нь би сул тал болгож ашиглаад байдагс бол одоо онлайнаар хүмүүсийн өмнө гараад энэ миний давуу тал юм чинь хүнтэй те шинэ хүнтэй танилцсан би ингээл за энэ хүнтэй танилцчих ингэ чи гэл байх юм бол надад шинэ хүнтэй танилцаал тэрнтэй яриа өдвөл ингээл ингэх бол аяга амархан байдаг. Бас тэгэхээр тэр чинь одоо миний давуу тал юм чи тэгвэл энийгээ би ашиглая. Эндээ би өөрөө дуртай юм чинь гэд одоо миний хийгээд байгаа ажлуудын нэг чинь ерөөсөө л энэ. За тэгээ надтай адилхан энергитэй опера Winfrey гэдэг хүн байна. За тэрийг хараад гэхдээ энийг мэдхээс өмнө энэ опера амар мундаг үдэл гэж боддог байсан. Би ийм болчул гоё юм даа тий чадахгүй үстэй гэж бодоо. Бүр тэр тухай мөрөөдөж зүрхэлдэггүй байсан. За одоо энэ миний сайн хийж чадах юмнуудын нэг юм байна гэж бодсноос хойш та энийг л хийж. За тэгээд одоо ажил сонгохдоо би ч уг нь эдийн засгийн мэргэжилтэй юм шүү дээ. Тэгчээд Нягтлан батгч ажил бол дэлхийд хамгийн удирдахтай ажил гэж бодог. Яа тэгэхээр нэг компьютерийн өмнөр компьютернүүдээ л хитэн тоо хараа суугаад байдаг. Тэгэхээр миний хувьд чинь хүнтэй харьцдаг ажил биш болохоор амар удирдахтай. Өдөр тутамдаа хийхэд аюу хэцүү байдаг гэсэн. Тэрний оронд өдөр тутамдаа хүнтэй харьцдаг ажил надад амар зөгтөг учраас тэрийг ойлгох юм чи одоо миний хийдэг ажлууд хүнтэй холбоотой ажлууд гэдэг. Худалдагч хийлээ аюу сайн тий. Бүгд хамгийн багадаа худалдагч хийн, олон хүнтэй ажилтдаг хийн, одоо музей тайлбарладаг ч юм уу тий. Турист гайд хийдэг ч юм уу. Тэгэд миний эргэн тойронд хүмүүс ингэж байж их юм бол тэрнтэй холбоотой ажлууд би аюу сайн хийдэг юм чинь. Ажил сонгохдоо дандаа тиймэрхүү төрлийн ажлууд сонгож авдаг болсон. Тэгэхээр би өөрөө нэгдүгээр дуртай юм аж хоёроо ядархаа бай. Ядардаггүй. Компьютер өдөрч суугаар арай юу. Нэг юм орол бэлэг унтчихдаг гэсэн л одоо
Үнтэй ярилцсан өдөржингөөс баярлалаа тэр хинээ инээ сэтгэрч гэсэн байхгүй эн чинь ингэсэн байхгүй гэл ажлыг өч бүр амар кайфтай гэртээ харж байгаа. За тэгээд нэг юмыг сайн барьж хийх ёстой гэдэг бол цаг хугацааны туршид ойлгоод нэг юмаа барьж хийгээд өмнө нь болохоор айгүй олон юм хийдэг. Тэр хүн тэнцээ нэг тийм юм гоё сонсоод мэдчихин нөгөө нь дагаал орчин. Тэнд олон хүн алаад байна л гэж бодох юм бол би хожигдоод байна гэж бодвол араас нь дагаал. Ингээд яваад идэгсэн бол одоо за тэгэхээр ингэж хүчээ олон юмд харамдах хэрэггүй юм байна. Зүгээр л өөрийнхөө юм хийх юм байна гэж ойлгонгуудаа одоо мад цэцэгтэй адилхан надад бас төвчээр байхгүй. Төвчээр үнэхээр багтаа. Тэгээ хүний ингээд нөгөө яриаг таслал голоор нь орвол яриад идэг нэг ийм айгүй сул талтай. Тэгээ тэрийг ойлгочвол тэрийгээ за би хүн таслахаа болио гэж бодоод идэг чгэсэн үе өөрөө ингээд таслаад ярьсан байдаг. Ярьсныхаа дараа гин тасалчлаа да гэж боддог жишээ нь. Ам хэлээр амар сайн ажил бүтээн. Тал талаар их сайн ажил бүтээн. Гэт бидний эргэн тойрон тийм хүмүүс байдаг л аахгүй юу. Тэгээд тийм хүмүүсийг ойлгохдоо тийм хүмүүс ингээд өөрийнхөө санааг хэлэхдээ айгүй тийм эвтэйхнэр хэлүүл цаадуулж сайн хүлээж авдаг. Өчи ийм юм дутагдaltaй талтай инглиштэй гэдэг гот гомдоод айгүй тэрийг сонсоход айгүй хэцүү идэг. Бид нар ингээ хүн юм хэлэхдээ өөрөөсөө ихгүй эвтэйхэн болгож хэлдэг. Тэр хүн сонсоод ингээд гомдохгүй хэмжээний болгоод ингээд заримдаа жоохон тойруулж морилж ядгатай л идэв. Гэхдээ ингээд аятайхан сэтгэл санааг хүнийг их боддог байхгүй. Хүнийг их боддог ийм хүмүүс байдаг. Тэг хүнтэй холбоотой ажил хийвэл маш гоё энергийн дээр байгаад ийм хүн болдог. За одоо дараагийнхаа бисээ зуны энергитэй бүх хүмүүсийн талаар чухна тайдтай дурдчихлаа. Одоо хизээ хийх вэ гэдэг дээр маш сайн төлөвлөдөг. Цаг хугацааны мэдрэмж маш өндөртэй. Бусдад анхаарал халамж сайн тавьдаг. Хизээ вэ, хэн бэ? Одоо тий хэдүүлээ гараад шоуж гэх юм бол хизээ явах юм. Хэдний өдөр явах гэдэг гэдэг талаар бас илүү тэд анхаардаг. За тийм сэтгэлгээтэй одоо намрын энергитэй хүмүүсийн талаар манай Бадмаа маань биднэрт тайлбарж өгнө. За Бадмаа. За яг энэ цаг мөчийн бүгдэнд нь за намайг Бадам цэцэг гэдэг темпо энергитэй ийм эмэгтэй байна. За ямар ч гэсэн өдөө хугацаанд одоо жил гар юм уу да энэ тестээр өөрийгөө үзээд өөртөө шинээр танилцаад би ийм юм дээр давуу юм биш те байглаас өгдөг энерги маань те байглаас заяас энерги маань ийм юм биш те би ийм юм дээрээ сул юм биш те гэдгээ мэдэж аваад үн дээр ажиллаад яваад байгаа. Тэгээд яг өнөөдрийг хүртэл өөр дээрээ ойлгосон, мэдсэн, ухаарсан юмыг яг өөрийнхөө хэмжээнд өнөөдрийг хүртэл өөрийнхөө хэмжээ та хэдэд ингээд тавьчихсан бөгөөд танилцуулахад маш таатай байна. Тэгээд юуны өмнө бас цог байгаа 3 эмэгтэйчүүдтэй баярлалаа. Тэгээд сарнайда надад ийм боломж олгож өгсөн маш их талархлаа гэж хэлчихье. За тэгээд ер нь темпо энергитэй хүмүүсийн давуу талууд гэж байгаа, сул талууд гэж байгаа. Гэхдээ ер нь энэ бүх хүмүүс өөр өөрийн байглаас өгсөн энергитэй гэж би ойлгоод байгаа. Гэхдээ биднээс одоо ингээл темпо энерги тэгэл ингээл дөрвөн өөр энерги ярьж байгаа. Breeze, Dynamo, Steel гэдэг. Гэхдээ тухайн хүнд болохоор бүх энерги дөрвөлээ байдаг. Гэхдээ яагаад би темпо гэж өөрийгөө тодорхойлж байгааг бол миний тэр темпо энерги нь 100% арай нөгөө 3 энергиэсээ бодвол илүү давуу проценттай гарсан болоод өөрийгөө тодорхойлж байгаа. Гэхдээ надад болоод бид хэдэд бүгдэнд нь энэ энергийн хэдэн хувийн ч гэсэн байгаа гэж ойлгочиж болно. За тэгээ темпо энерги илүү давуу одоо байгаад гараад ирсэн ийм хүмүүсийнх нь одоо зан чанарын байдал те юу вэ гэхээр
илүү найдвартай, баланстай, тэнцвэртэй. Юмны ер нь тэнцвэрийг маш их олохыг би хичээдэг байхгүй юу. Тэгээд өөрөө гэл хэнийгч гомдоохыг хүсдэггүй, хэнийгч одоо нэгнээс нь илүү дутуу ингэж байлгахыг хүсдэггүй. Ер нь баланс маш их анхаарал өгдөг. Тэгээд ер нь хүний итгэл найдварыг ерөөсөө алдахыг боддгоо. Ер нь өөрөө тэр нь их дургүй. Ер нь найдвартай байхыг хичээдэг ийм зан характертай байгаад байдаг. Тэгээд ер нь бол маш их төвчээртэй гэж өөрийгөө боддог байсан чинь энэ яг бас темпо дээр гараад ирсэн. Ер нь их төвчээртэй хүмүүс байдаг. Тэгээд дуу цooтэй ч юм уу те тиймэрхүү. Тэгээд тууштай хүмүүс, маш тууштай хүмүүс. За тууштай тал дээр би бол маш тууштай. За яагаад заримдаа сул талд гарч ирдэг над дээр аюу инээдтэй. Нэг юм дээр хүн тууштай байж болно. Тэгээд маш тууштай ингээ явж ийтал дахиад нэг ингээд миний очих гээд байгаа цэг дээр товчлох нэг зам гараад ирнэ штэ. Тэнгүүт би юус тийш явахгүй. Би энийг л гэж хэлсэн бол ийшээгээ зүтгэл байна. Тийм ямар сандаа хамгийн инээдтэй манай хч дэгдэг байхгүй. Батмаа чи нэр арай л дэндүү юм аа. Нэг л хэлсэн эхлээл анх яасан юм бол тэгэл гүрээгээл зүтгэжгийн чамд те энэ замыг чинь товчлох бүр ингээд энэ боломж байхад чи яагаад ийшээ ингэж явдгүй юм гээд тэгээд энэ болгон чинь угаасаа нөгөө байглаас өгсөн тэр юу нэгээд байгаа байхгүй юу? Энерги байгаад байгаа. Тэгээд ингэж гаргадаг. Давуу энэ зан чанарын давуу тал нь болохоор хизээч нөгөө уйддгүү. Ингээд хаяад яваад иддгүү. Маш төвчээртэй. Одоо би ингээд бодоод сууж байгаа байхгүй. Йогийн багш, йога ярьсаар олон жил болж байна. Тэгэл би сарнаатай яриад инээдэг байхгүй. Би хит юм л өсрөөд тэгж байна. Чи наатахаа ярьсаар л байна уу? Би энийг ярина. Хүүхдэл би энийг энээс хүүхдлээ би хизээс салахгүй. Угаасаа би мэдчихэж байгаа гэхээр татаад унцдаг. Тэгээд энэ мэтчил ингээд ийм юмнууд байгаад байдаг. Тэгээд ер нь темпо энергитэй хүмүүсийн би одоо хамгийн давуу тал нь болохоор яг цаг тухайн үед тэ болж байгаа процесс эдэн штэ тэ үйл явдал процесс болж байгаа яг тухайн цаг үед маш сайн мэдрэмж авч чаддаг, мэдэрдэг. Тэгээд үйл явдалд хамгийн сайнаараа хамгийн шилдэг шийдвэр гаргаж чаддаг гэж би харж байгаа. За тэгээд би чинь за өөрөө ойлголоо. Бүр ингээд яалтчгүй ингээд одоо тийм яралтай асуудал гарч байгаа байхгүй юу? Тэнгүүт тэр асуудал дээр яг ингээд миний гарт яг удирдлагыг өгвөл би л яг удирдаад явах тийм эрхийн л хүсвэл хамгийн сайн шийдвэрийг гаргаж чаддаг хүн юм шүү дээ. Нэрээ би тийм юм шүү дээ гээд. Тэрнээс өмнө болохоор би юм болгоны хойн суудаг тий юмны хүмүүсийн өмнө гарах ер нь нэлээд дургу. Дандаа ард нь байдаг. Болч игэл ард нь үлддэг дэмжих маяга тэгж явдаг байсан боловч яг цагаан тулах юм бол бас өөрийнхөө энерги ашиглаад яа ингэж игцэгтэй ч юм уу те тулгамдсан, яарсан, сандралсан үед бол бас ингээд зөв шийдвэрийг бас сайн гаргаж чаддаг юм гэдгийг бол 2 жилийн өмнө өөрийнхөө амьдрал дээр яг ингээд бодтой жишээн дээр мэдлсэн байхгүй. Тэгээд ямар гоё юм бэ гэд өөрөө бас бахархажсэн. Тэгээд ер нь энэ зан чанартай хүмүүс ихэвчлэн эрүүл мэндийн салбарт эмч нар байдаг. Тэгээд яаралтай төрийн тусламжийн газар нэг совилогч нар те яг тэр процесстэй яг тухайн цаг үед нөгөө хүний аим те бүх юм ингээд сандралтай байгаа үед хамгийн сайн шийдвэр гаргаж чаддаг хүмүүс чинь яг темпо энерги байдаг. Тэгээд тухайн цаг мөчөд одоо мэдрэмж өндөр болохоор ингээд тухайн үйлчлүүлэгч харьцаж байгаа хүнийхээ одоо юу хүсэж байгааг маш сайн мэдлэж чаддаг. Тэгэхээр тухайн хүнийхээ одоо хүсэл одоо бүх юмд тааруулсан үйлчлэгийг аягүй сайн өгч чаддаг. Тэгээ би ингэж харсан. Би чинь бас тий 10 жилдээ ч юм уу хичээлийн хайжуугаар ингээл их сургуулийн хайжуугаар ингээл янз бүрийн үйлчлэгийн газар ажиллаж байгаа хгүй юу? Дандаа худалдагч. Миний худалдан авахч нар ингээд дандаа над дээр буцаж ирдэг. Тэгэл итгэдэг, зөвлөгөө авдаг, би сонголтыг хийж өгдөг. Ийм байнгын худалдаа авагч нартай болцсон байдаг. Тэгээд энэнийхээ учрыг сая хэдхэн жилийн өмнө мэдэж байгаа хгүй бараг жил хагас юм. Тэгээд хүмүүс надад найддаг юм байна, итгэдэг юм байна. Тэгээд би хүмүүсийн нөгөө хэрэгцээ юу хүсэж байгааг нь мэдэрч чадаад тэрийг нь
мэдэрч чадаад өгч чаддаг болохоор хүмүүс надад дахин ирдэг. Манайх хичнээн их үнэтэй байсан ч танах жоох үнэтэй юм аа. Жоох үнэтэй эднийх тэнтэйсэн хямдхан байсан. Тэгтээ би чам дээр гүгээд ирлээ гэж хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээд би тийм гоё даваа талуудтай юм байна гэдгээ мэдрээд явж исэн. Тэгээд өөрчн сул тал байгаа. Сул тал болохоор өөрчлөлт, шинжилэлт хийх маш дургу. Яг тийм байхгүй юу? Ер нь бол хөдлөх дургу шүү. Гинтл одоо ингээд жишээ одоо би яаж штэ. Одоо манайс түрүү ярьжсэн штэ. Ингээд хий гэвэл шууд хийн. Гарыг бол гарна. За нэг хүн явъя гэвэл тэгэл ингээд өөрөө л хүсвэл хий чинь би болохоор тэрхгүй эсэргээр ер нь газрын энергитэй намар эсрэгээр гинт юм орж ирвэл жоохон бухимддаг. Одоо жишээ нь манай хүн нөхөр өмнөх нэг өдөр нь хилээ өгж байгаа л гинт гаднаас орж ирэл ажилласаа олж ирэл за тийш явъя. Амралтанд явъя. Эсвэл бол аяллаар явъя. Тийш явъя гингүүт хамаг юм ингээд өксөд явчихна ингээд бухимдал чи юунда бухимдаад байгаа юм бол гэж би гайхдаг. Яагаад ингэж байгаа юм бол гэхээр ерөөсөө хизээ гэдгээ хэлсэнгүү тодорхой хэлсэнгүү хайчих чаа ингээд заяа хизээ гэдгээ хэлсэнгүү гэдэгт маш их бухимддаг тий гинтийн тийм өөрчлөлтүүд одоо хизээ нь мэддэхгүй тодорхойгүй юмд бас маш дургу тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь бол зорилго одоо 10 юм уу 5 одоо хитийн зорилго, холын зорилго гэж ярьдаг шүү дээ. Тэр юм дээр жоохон таараххан харж чаддгүй. Яагаад гэвэл ерөөсөө ингээд өөрөө харж ийж, барьж ийж, мэдэрж ийж итгэдэг хүн чинь бүр ингээд 5 юм 10 жилийн ямиг бодоод эсвэл нэг хоосон цаас өгөөл те чи тийм 5 жилийн төлөвлөгөө бичээд гэвэл бүрстэ гайхал хоцрон баг буулгаж чадахгүй л тийм. Тэрнээс өөрөөр болохоор яг одоо өнөөдрийн одоо зах зээл дээр болж байгаа бүх процесс ч юм уу те үйл явдал те яг өрнөж байгаа одоо митинг уулзалт ч юм уу тэрэн дээр бас маш сайн хамгийн сайнараа шийдвэр гаргаж хамгийн сайнараа одоо жишээ нь уулзалтан дээр ямар ч хүмүүсийг гомдоохгүйгээр гонсоолохгүйгээр бүгднгийн тийштэй гэтэл нэг үг хэллээд шийдвэр гаргаж чаддаг тийм энерги хүмүүсээ гэд ойлгочиж болно. Тэгээд ер нь газрын энергитэй хүмүүс болохоор маш тийм буйртай, суйртай. Мөнгө санхүүгийн хувь дээр болохоор юм байдгийг. Ер нь бол тийм өрлөн юмыг хараад ингээл тэр болгон сэтгэл хөдлөлөөр мөнгийг зарцуулаад байхгүй, зориулаад байхгүй маш сайн хадгалан нөөцлөн. Хамгийн гол жоохон асуудалтай юм нь санхүү мөнгөө хэрхэн өсгөх вэ гэдэг дээр ерөөсөө бас жоохон асуудалтай байгаад идэв юм байна да гэдгээ анзаараад над дээр бас яг тийм юм байгаад байгаа байхгүй. Ерөөсөө тэгэл хараал юм болгоно аваад ингээл ямар ч нөгөө нэг бодлохгүй ч юм уу те залцуулалт хийхгүй тэр нь бол гайгүй маш сайн нөөцлж чаддаг. Нөөцлөгч ер нь бол бас тэгээд бас өөрийгөө ажиглахад мөнгө санхүү дээр ашигтай боловч за одоо ингээл бас өөрийн мэдээ сураад байгаа юм эсвэл хүмүүс түгээх гээд байгаа юм таг нөөцлөө дараа суучдагт бас сурах тал байгаа. Нөөцөөсөө юм гаргах айгуу дургуйтэй шин. Тэгээд яагаад гаргадгүй шалтгаан нь цаг нь болоогүй. Нөгөө хизээ цаг нь болоогүй гэх айгуу инээдтэй. Тэнгүүтээ цаг нь болохоор гаргана. За маш их судалгаа хийн. Тэгж бас нөгөө цаг хугацаа алдаад идэг юм байна гэж анзаараад байгаа. Маш их судалгаа хийн. Тэндээс судлана, эндээс судлана. Арайч болоогүй мө гээл юм цуглуулаад байна. Цуглуулаад нөөцлөөл. Бас тийм талтай. Тэгээд ер нь бэлэн байх гэдэг юм биш үү? Тий, ер нь бол тийм найдвартай бэлэн байх гэдэг тийм талтай байгаад байдаг. Өөр чинь юу гэдэг вүлээ? Одоо би ингээд эргэн тойрны хүмүүсийг одоо таад ингээд сонсож байхдаа би дөрвөн яриг сонсож байхдаа бойлаа тэр юм байна энэ юм байна гэж бодохоор баахгүй би ингээд темпо хүмүүсийг бодохоор нэг гоё ингээд нэг нам нэг юм инээвсгэлсэн. Үгүй тэг
гэдэг ингээд идэг нэг юм хүмүүс байгаа гэдэг. Юм асуухаар тгий. Тэгээ би энэ Бадмагийн үгүй гэж байгаа юм ч гэсэн яг тийм гэж байгаа юм шиг сонсог. Үгүй гэд яриад байгаа юм шиг мөртлөө би үгүй гэхтэл үгүй гэл ингээд хэлчихэн манай бол үгүй гэл ингээд хэлсэн заяа. Би бол үгүй найз найзчихгүй боломжгүй байна. Тэгэж мэгэр ингээд хэлсэн заяа. Тэнгуут чинь Бадмагийн үгүй гэдэлж байгаа л яа бид нарт яг тийм ээ л гэж байгаа юм шиг сонсогдно. Үгүй гэдгийг бид нар олж харж чаддгүй гэсэн. Тэгээд өөрөө тасаа үгүйгээ хэлсэн баг чи ингээд бухимдаад идгийн. За темпонд өгч өөртөөхөө санааг нөгөө нэг юм дургуй гагаа гаргаж хэлж чаддгүй. За тэгээд хүн болгоны нөгөө нэг юм асуудлын сонсоо айгуу сайн найз байгаа л ингээл нууцыг хадгалаа л гэдэг тийм найз хүн болгоод байдаг штэ. Нам тэгэл баг найзууд дундаа сэтгэл зүйч маягийн заяа. Тийм хүмүүс байдаг те. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс маань илүү темпо маягийн хүмүүс байдаг. Одоо худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүс маань үйлчлэгээний бизнес эрхэлж байгаа хүмүүс маань ажил дээр темпо хүмүүсийг авч явах юм бол нөгөө үйлчлэгчийн сэтгэл ханамжийг аюулсаа хүчтэй. Тэгэхээр түн Бадмаа ирсэндээ үйлчлэгч нэлгэж ирээ л гэдэг. Тэгэхээр тийм хүмүүс над чиг одоо тий зуны энергитэй хүн бол маркетингтай илүү сайн. Яриагаар ам маркетинг хийх, биеэр маркетинг хийж үзүүлэх, хүнийг умруулан манаалдах бүр янзын сайн. Темпонор болохоор энэ хүнийг сонсоод энэ үн ийм хэрэгтэй байна да гэх тэр нь нийцүүлээд тэр нь өгчдөг болохоор хүмүүс эргэж ирээд. Үйлчлэгээ худалдааны бизнес хийдэг хүмүүс бол иймэрхүү төрлийн хүмүүсийг авахд таалдахгүй. Тэгээд Бадмаа надад бас ярьжсэн байхгүй. Өмнө нь би яагаад хүмүүсээ тэгэл хүмүүс ингэж юмаа яриад дий ингээд амар ботдог байсан гэд. Тийм саналаа. Хүмүүс ирээд ямар нэгэн асуудал юм уу те хэцүү үедээ ч юм уу яа ингээд намайг санаад ингэж над дээр ирдгийм гэгээд тэр чин тэгэж бодож байгаа гомдож байгаа. Яг хохирогчийн төвшин дээр байгаад байгаа байхгүй юу? Тэ яагаад ингэж идэх юм болоо гайхаад тэгээд бас заримдаа гомдно. Хаппи үедээ намайг санахгүй байна. Жохон хэцүү үедээ намайг санаад байна гэж мэгэл тийм бас хохирогчийн төр. За тэгээд энэ өөрийнхөө жинсийг мэдснийхаа дараа би чинь те маш гоё даваа талтай юм байна. Хүнийг сайн сонсч чадаад, хүний сэтгэлийг уудлуулад, баг ямар сандал манай найз хэлэхдээ ингээд санаандгүй уулзж байгаа хоёулаа ярилцаж сууж байгаа. Би миний зорилго өнөөдөр ерөөсөө ийм юм ярихгүй одоо хэцүү асуудалтай юм ярихгүй гэж бодсон. Яг тэгж гарч ирсэн. Тэгтээ би яагаад ч миний бүх юм чи яриулчлаа гэд тэгээ энийг даахгүй. Тэгсэн чинь миний бүр инээ түрээ үгүй угаасаа л юм найзан чсэн ингэж би чамд хэлжсэн штэ ийм энергитэй хүн энэ энергийн хүн чинь угаасаа юм байдаг юм а гэсэн чинь тэгээ би тэр хөржижсэн аахгүй яг инээдтэй ийм бодтгүүл явдал болсон. Тэгэхээр ер нь хүнийг сайн сонсоод хүний асуудлыг одоо зөв чиг рүү чиглүүлж ганц хоёр өгүүлбэрээр ч юм уу хитрхи яриад авахгүйгээр сонсож байгаад яг гоё оновчтой поинтыг чиглүүлээд өгч чаддгийм байх гэдэг маш гоё тийм гоё энерги урсгалтай юм байна. Тэгээ дээрэс нь миний хувьд ч гэсэн те олон хүмүүстэй байхаасаа илүү нэг хүнтэй ингээ ярилцаж суух нь илүү тав тухтай. Яг үнэнчээр ингээд гоё open байж чагаад нөгөө хүнээс ч ойлгохдаг ингээд хин бүр ингээд open байгаад ингээд сэтгэлээ нээж чаддаг яг байгаагаараа тэнгуут эн чинь миний бас энергийн темпо энергийн даваа тал нь энэ юм байна гэдгээ сүулт нь мэдэж аваад одоо би энэ дээр одоо нөгөө хохирогчийн төвшнгөө сантахаа байгаад нөгөө хүмүүс эрен ярин гаргалгаа гаргаж өгнө тэрэн дээр өөрөө happy ад жаргалтай тийм байгаа. Би нэг юм нэмээд хэлээд темпо ээж нар одоо үнэхээр супер ээж нар. Үнэхээр супер ээж нар. Хүүхдүүдийнхаа хамгийн нөгөө одоо сайн нөгөө сонсогч нь ээж чаддаг бас хүүхдүүдэд аягүй сайн зөв нэг хүмүүжил гэх юм уу одоо суур боловсрол гэх юм уу хүүхдийнхээ суурийг аягүй сайн зөв тавьж өгдөг. Тэгээ хүүхдээ маш сайн
одоо зөвчглүүлж чаддаг нөгөө аюугаа мэдрэмжтэй байд юм байлээ л да харилцаан дээр. Тэгэхээр нөгөө хүүхэд маань ямар одоо хүүхдийн маань өвдөл ямар байгаад байна. Тэгээд энэ хүүхэд маань яг энэ тал руугаа явбал илүү гоё ингээд одоо сайн явах юм байна ч гэдэг юм хүүхдийнхээ давуу талыг маш сайн ингээд анзаарч чаддаг. Тэгээд ер нь бол нөгөө хүүхдийнхээ бүр үнэхээр ингээд зүгээр харцаараа л ингээд нэг хөдлөгдөг гэх юм уу нэг хүмүүжүүлдэг гэх юм уу би өөр ингээд темпо ээж нараа үнэхээр бахархдаг. Тэгээд яг ээж нь темпо ээж байх юм бол тэр хүүхд яг л юм нөгөө яг хүүхдийнхээ балансыг аюул сайн одоо тэнцвэржүүлэх хичээдэг гэдэг сая Бадман ярианы хамгийн их хэлсэн шүү дээ. Тэгээд тэр хүүхдээ үнэхээр сайн хүмүүжүүлж чаддаг. Тэгээд гэр бүлийн боловсрал харилцаа тэр бүх юмыг аюул сайн авч өгдөг хүмүүс байт юм лээ. Миний яг нөгөө одоо ингээд хамт ингээд ажиллаж байгаас нөгөө ээж нар дундаас ингээд харахад би темпо ээж нараа үнэхээр их багтдаг. Үнэхээр өөр одоо бид 3 энергиэс бусад 3 энергиэс бүр сайлан бүр би темпо ээж нарт амар хайртай. Тэгээд хүүхдээ бүр яг ингээд манлайлж чаддаг. Одоо эдгээр чинь ингээд аюулсаа төлөвлөдөг байхгүй. Тэгээд төлөвлөж жагаад яг тэр хийж байгаа сонголт нь бүр хүүхдийнхээ бүр үнэхээр ингээд яг тэр зөв цагт нь ингээд яаж одоо жинхэнэ одоо ээж хүний нэг тусламж хэрэгтэй тэр үед яг тусламж нь болж чаддаг юм шиг надад санагддаг. Тэр дундаа нэг өсвөр насны хүүхдтэй аав ээж нарын дундаа ажиллахаар амар супер шүү. Тэгээ темпо нар ч бас аюул сайн сэтгэл судлаач сэтгэл түвшнэр болдог штэ. Төвчх нөгөө хүний яриаг сонсох төвчтэй. Одоо төвчэлгүйгээс эхлээд төвчөртэй л үгүй явж ийн л та. Тэгээ сэтгэл судлаач нар тиймхүү төрлийн мэрэгчлээ хүнийг асрах халамжлах тиймхүү төрлийн мэрэгч нар үнэхээр сайн түрэн Бадмаас эмч нар сүлэгч нар үйлчлэгээний газрын ажилтнууд хүнд үйлчлэгээ үзүүлдэг хүнийг сонсдог. Тэгээ сэтгэл зүйч нар энэ хүнийг чиглүүлдэг юм хүү төрлийн. Тэгээд дээшлээл ингээл явах юм бол одоо ингээл бүр одоо бас үл хөдлөх хөрөнгө лөө орж болно тий. Миний бас сонирхоод байдаг шалтгаан уусаал энергийн урсгал ерөөс нэг барьцтай юм нэг сониг үл хөдлөх гэж бодогдоод байдаг юм чинь тийм юм байна гэдээ ойлгоцсон байгаад идэг. Атгалсан дараа мөнгө хадгалаа л гэж байгаа цаадуулч. Мөнгө мэдлэг бах юм хадгалал миний бодлоор айгүй удаан байдаг. Юмыг ингээ удаан боддог, илүү уйлтай боддог, сүртэй боддог. Нэг айгүй буур сүртэй нэг юм залуучууд байдаг. Харагддаг хүмүүст тэгж харагддаг тийм зөв шийдвэрийг зөв цагт гаргаж чаддаг ийм хүмүүс харагдаад байт юм аа. За Бадмада баярлалаа. Одоо сэргэлэн чимэг маа өвлийн энергийн тухай ярина. За өвлийн энерги нь яаж хийх вэ гэдгийг төлөвлөдөг. Альва зүйлийг засаж сайжруулахад түн гаргууд ажил хэрэгч. Одоо Бадма битүүр бол хүн дээр илүү төлөвлөдөг байсан бол манай сэргэлэн чимэг болохоор хүн гэхээсээ илүү ажил хэрэглэв илүү төлөвлөж явж идэг ийм өвлийн энергитэй хүмүүсийн талаар манай сэргэлэн чимэг ярьж өгнө бид. Саяха Женнистийнхаа зургийг гаргаад тавьчих. Тэг би одоо энэ дүрийн хамгийн сүүлийн энерги өвлийн энерги. За өвлийн энерги маань болохоор яадаг вэ гэхээр маш дутагшаага. Тэгэд альва юмыг эрсдлийг айгаа хамгийн түрүүнд олж хардаг. Яаж хийх вэ гэдэг дээр маш сайн төвлөрдөг. Тэ. Тэгээд ер нь засаж сайжруулах. Тэгээд юмыг ер нь алсын одоо сая нөгөө Бадмаа хэлсэн шүү дээ. Би 5 жил 10 жилийн дараах юмыг одоо шууд надад төлөвлөгөө гаргавал би мэдэхгүй гэн. Би болохоор яг тийм юмд айгүй алсын хараатай. Алсын хараа айгүй сайтай. Тэ. Тэгээд төлөвлөж бодох юм. Ер нь бол 5 жилийн дараах өөрийнхөө хийх байгаа юмныхаа юг эцсийг бол олоод харцдаг. Ерөөсөө тэгж юмыг төлөвлөнө. Тэгээд ер нь бол аливаа юмыг хүчгний араас удирддаг. Хин одоо хүмүүс маркетинг хийдэг байхад би компьютерийн араас бараг маркетинг хийх талтай гэдэг юм уу. Тиймэрхүү талтай илүү сайн.
Тэгээ ямарваа ямиг системчилж ер нь хардаг. Хүмүүс төртөл одоо ингээд асуудлыг ингээд FC хийж явахдаа ч юм уу хүмүүстэй ингээд ярилцж явахдаа бол ерөөсөө ингээд ярилцлагын дотроос нь ер нь бол асуудлынх нь голыг нь бол ер нь гол асуудал, гол эрсдлийг нь хамгийн түрүүнд олж харддаг. Тэрийг тасас сайжруулж өгдөг төрлийг. Тийм юутай энергитэй байсан. Тэгээд миний хувьд болохоор өөрийнхөө яг энэ энергийг мэдтгүү байх үедээ бол маш их эрсдлийг бол өөртөө авч явдаг байсан. Гатгшаага олон хүмүүсийн хүрээлэлд орох дурггүй маш татгшаага төрлийн ганцаараа ер нь байх үедээ бүр аюу илүү happy байдаг. Тийм байсан. Тэгээд одоо найз нөхдийн цуглаан гэдэг юм уулзалт одоо нэг дуу хууртай тийм газар бол ер нь бол нэг удаан цагаар бол байх дурггүй. Тэгэл ер нь л бол тогтохтой айгүй тогтохон дуртай гэж бас татгшаага нэг сайхан тэгээд тогтоо гэртэл байж ах дуртай тийм төрлийн. Тэгээд альва асуудлыг бол хүнтэй уулзаад ярилцах ч юм уу тийм юм дээр бол цөөхөн тооны яг бадмаа шиг ерөнхийдөө бас цөөхөн тооны хүний хүрээлэл дээр маш сайн ярилцдаг. Тэгтээ хүнд маш сайн зөвлөгч хийж өгч бодно. Маш тууштай. Ямарваа нэг асуудлыг ажлыг эхэлсэн байхад ерөн эцсийн дуусах хамгийн сүүлийн цэгийн тавих хэмжээнд хүртэл тийм тууштай ажилдаг. Ер нь тийм нэг юм лөө юм эхэлчээ дараагийн юм лөө гэд олон тийшээ ерөөсөө тэгэж юу яаж явахгүй. Яг л нэг л барьсан юмаа дуусгачих сална. Ер нь тэгээ тэрнийхээ яаж хийх үү? Эрсдэл нь юу вэ? Энэ чиний хийх гэж байгаа ажлын болохгүй нь юу вэ? Болох юм нь юу вэ гэдгийг ингээд маш сайн тооцоолдог. Тийм мөнгө санхүүгийн асуудал дээр ч гэсэн маш сайн тооцоолдог байсан. Тооцоолно мөнгөн дээр толгой аягүй сайн ажиллана. Тооны төрлийн юмд ер нь тоотой холбоотой юмдаа толгой сайн ажиллана. Аягүй хурдан ажилладаг. Тэгээд мөнгийг болохоор яг нөгөө хохирогч төвшингийн одоо энергийнхаа урсгалыг мэдтгүү байх үедээ болоод би маш их өрсөлдөлтэй миний хамгийн их том эрсдэл юун дээр гэдэг үг бол мөнгөн дээр гэдэг гэсэн. Ягаад тэгэхээр би маш үнэтэй юмыг чанартай үнэтэй юмыг авдаг. Гоё ганган хямдхан юмыг бол би огт сонирхдаггүй. Тэгээ үнэтэй чанартай юмд бол мөнгө хөрөнд гаргадаг. Тийм төрлийн байсан. Тэгэд бас нөгөө айгүй өндөр эрсдэлтэй үнэтэй юм их авчих гэдэг тийм асуудалтай байсан. Тэгээ тэрийг бодлоод ерөнхийдөө ингээд генез тестээр мэдээд ирэнгүүт хүмүүс болоод яг өөрийнхөө зан чанар таарсан генезтэнд таарсан бас авьяас ур чадвар гэж байдаг. Тэрийгээ бид нар бас давхар энэ тестээр ингээд мэдээд авсан генезтээр дагуу генезтийнхаа дагуу мэдээд авсан учраас энэ дагуу энийг давхар хөгжүүлээд явхад бид нар илүү амжилтанд хүрэх гэдэг юм уу те илүү ур чадвараа хөгжүүлэхэд илүү дээр амархан байдаг. Одоо би сарнаа шиг ингээд олонний өмнө гараад янз бүрийн асуудал ярьдаа ингээд ам маркетинг хийх бол би чадахгүй. Тэгвэл би сарнаг ямар ажлыг яаж хийх үү? Юунаас нь ардах ч гэдэг юм эрсдэлтэй байна. Юуг нь илүү хөгжүүлвэл илүү чамд хэрэгтэй байна. Илүү хүмүүст хүрэх үү гэдэг ингээд энэ болгоны эхлэлийг нь хараад төгсгөлийг нь бас базаад ер нь бол ингээд юуны араас хөшигний араас ер нь бол зохион байгуулад чиглүүлээд тэгээ системчлээд гаргаж өгөх. Иймэрхүү нарийн яг тиймэн дээр айгүй илүү сайн ажилладаг миний толгой. Тийм байгаа. Би одоо өмнө стилүүдийг мэддэггүй байна. Юм ингээл яриад за ойлгосноо одоо чи юу гэж бодож байна гэхээр амнаас нэргээд юм гартахгүй. Тэгээ би гайхаад идэх ойлгосон бол ойлгоогүй болов. Тэр яагаад гэдэггүй цаадуулсан дүгнэлтээ хийж амжаагүй гэдэг. Эмиг дүгнчээд ойлгоод сайн ингээд нарийн нэгт бодцоод дүгнчээд за наа чи гэсэн бай гэж. Тэгээ манай нөхөр стил ихгүй. За тэгсэн чинь битээ би тэр стил гэдгийг мэдхээс өмнө битээ ойлголцохгүй муудалцсан шүү дээ. Тэгээ буудалцаад би ч нөгөө нэг янз бүр юм ярина да. Нөгөө олон хүн дагаад сайхан намирчих явцтай. Тийм ажил хийчмээр. Хүмүүс ингээл хумсны маникюр хийлээ айгүй мөнгө олоод байгаа. Мен хумсны маникюр гэдэг ажлыг гоё ажил байна. Энийг сурчий гэд би зүгээр л толгоонд орчихсон санаагаар л ярьж байгаа байхгүй да. Зүгээр л юм ярьж байгаа. Өөрийнхөө сэтгэлийг хуваалцаж байгаа. Тэвгүүт энэ нөгөө стилүүд чинь
яг хийх гэж нэгэ бодчихдаг юм шиг баг. Энэ одоо яриад байгаа юм чинь яг хийх гэж нэгэ бодчихдаг. Тэгэл би чи 7 хоногийн дараа нөгөөдөө магтаа шалгандаа юм бэлээ явж байгаа шүү дээ. Тэгэл дараа дахиад хэмээхээр үгүй чи түрүү тэгэл хийдсэн шүү дээ. Тэгэл дараа нь бүр дараа чи олон юм яриад алийг чийдгүй болсон юм чилийг өдөр. Тэгэхээр би гэх гахаад байгаа байхгүй. Түл ярьсан юм ч одоо яагаад тэгээд би ингэж юм яхаа одоо нөгөө гой мөрөөдөл ингэж тэгчүүл юм байна. Ийм гой ийм боломж байдаг юм байна. Боломж хартаг хүн чинь боломж хүний сайн талыг хардаг гэж ингэж юм байна. Тэг чин боломж юм гэж ярингууд чи өөдөөс чи чадахгүй дээ. Чи ийм хэцүү байхгүй юу гэж ярингууд ястаа юу ятгаад сүрэг сэтгэл гэдэг. Юмны эрсдлийн төлөв хараад. Тий ятгаад юм байхаар дандаа нэг сүрэг би үүдээс ярьж идэг гэдэг. Амар хэлдэг байсан аахгүй юу? Асуудалтай хүмүүсэд ч ямар нэг амар их алдаатай ингээд бүр яхаа мэдгүй болсон ингээд айгүйх алдаатай юм байлаа гэхэд би тэрийг бүр айгуугаа цэгцэнд нь оруулаад нөө юмбиг эмхлээд цэгцлээ тавьдаг гэдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг цэгцэнд нь оруулаад ингээд яг ингээд гоё болгоод өгөхдөө айгүй сайн би тий. Тэгээд ямарваа юмд одоо гэртээ ч гэсэн ингээд ямарваа юм ингээд нүдэн жоохон эвгүй ингээд жоохон нүдэн жоохон эвгүй л харагдах юм бол ерөөсөө очиод цэвэрлэгээл очиод ингээд эмхтэл Хамаг юм эмх цэгцтэй байдаг. нэмэх цэгцтэй. Ер нь нэмэх цэгцэнд айгүй дуртай. Тэгээ жоохон тийм одоо ийм юу биш хүнд айгүй тийм таалагддаг. Одоо нөгөө юм энэ тэндээс нь хийгээл сэглээ хайчдаг. Тэрийг ерөөсөө тийм юм бодол юм замбраагүй юм шиг хийсч явдаг хүмүүс дургу ойлгодог юм бэ. Ойлгохгүйгаас гадна тэгээ баг тэрний үе чи ингээд явахгүй бол унчих гээд штэ гэдэг ч юм уу. Тэгээ тийм талаас нь халж хараад иддэг ч юм. Тийм ер нь бол эмхлэн цэгцлэн дээрэс нь тэгээд ер нь ямар юмд айгуугаа систем гаргаж өгнө. Одоо амьдралын асуудал дээр ч гэсэн би айгуу тийм системтэй энэ талаас нь ингэж хараач гэд шал өөр өнцгөөс хардаг. Ер нь дөрөв ондоо өнцгөөс хардаг байхгүй юу юмыг. За тэгэд нөхөрт энийг мэдсэний дараа би нөхөртөө яадаг болсон бэ гэхээр за эн чинь миний хийх гэж байгаа юмны би дүгэж их л хэсгийг л харж чадж байгаа. Энэ дуустал нь харж чадж байгаа гэд нөхөртөө яриад одоо өмнө нь болохоор ингээд шалтар болдог юм айгүйх ярьдаг байсан. Одоо болохоор за энэ нөхрийн чинь толгой энэ чинь ингэж ажилтдаг. Минийхээс шал ондоо. Өмнө нь болохоор сул талаараа ингээд зүрэлдэд уурлалцаад маргалдаад байдгүйсэн бол өөрийнхөө шийдэж чадахгүй асуудлыг шийдвэр гаргахад айгүй сайн. Өмнө сайн муудлыг харж байгаа энэ зөв шүү гэд гаргасан шийдвэрийн зүгээр дагсан шулуухан зүгээр дагсан шулуухан гэдэг. Тэгээд тэрүүгээрээ шийдвэр гаргаж чадахгүй юмнууд дээр очиод бүгдийг нь яриад ингэсэн би нэг ингэж бодоод байгаа чи юу гэж бодож байна те ингэхээр за би бодъё хэлгээд заатгаж би бодъё. Тэгээд тэр нь над чиг тийм хурдан бодохгүй шүү дээ. Удаан бодно. Тэгээ удаан бодоод гаргасан шийдвэрийн зүгээр олон юм байхгүй дагаал явсан. Би чинь жоохон зөрүү түн болохоор өмнө нь хэлсэн юм гэж мэгэд зүрч мөчтэй хөтөг гэсэн. Тэгээд нэг тийм сайжирсан удаа байхгүй. Тэгээ амьдралаас туршлагаас үүдээ за энэ ингээ харцсан болвол энэнд эрсдэл мэрслийн бүгдийн тооцоолол хийцэн байгаа. Тэгэхээр ингэсэн юм байна гэдэг тэрүүгээр дагахад яг болоод идэх. Тийм мөнгө санхүү тийм айгүй айхтар тийм зантай. Мөнгө санхүү ингээд ер нь бол би мөнгөөр мөнгө хийдэг ажлыг бол бүр ингээд толгойгоо бүр айгүй сайн ажиллана. Бүр ингээд нөгөө нэг хамаг инээд хүрээд хийдэг. Мөнгө яаж олох вэ гэж мэдхгүй одоо ингээд хүмүүс зад мөнгө олох гэдэг хэцүү байна гэдэг юм уу одоо бизнесээ яаж юутай болох вэ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд асуудалттай ороод ирэхдээ энийг ингээд задлаад хийгээд ерөөсөө ингээд цэгцэнд нь оруулаад тэрэндээ толгойсоо аюу сайн ажилладаг шүү дээ ер нь тий сэргэлэн чимэг бол дандаа бас юм байгаагүй тий өмнө нь болохоор юм болгоны дандаа сүрэг тал нь алдаатай тал нь олж хараг. Тэгээд стилүүд чинь нэг юм гойж чимээд хүний сэтгэлд хүртэл нэг юм гоё хэлж чаддгүй байхгүй юу да. Стилүүдийн хэлж байгаа үг одоо над чиг юм блээд тий зуны энергитэй хүн хэлэх амар сонсох аяг хэцүү. Тэг зөв сэтгэлгээний төвшин ер нь доогоор байх төвшин байхдаа энэ дотгошоо төрлийн хүмүүс болоод ер нь маш хатуу
хүн харахад айгүй хатуу харагддаг байхгүй. Ягаад гэвэл тэд нар чинь хатуудаа биш байхгүй нөгөө нэг гадагшаага хэлхий гэсэн илэрхийлэхгүй тэгсэн мөртлөө нөгөө нэг толгойн дотроо бодцоод тэр хүний хэлэх гээд байгааг санааг ойлгоцсон мөртлөө дотроо ингээ бодцоод тэгээд нөгөө нэг миний хувьд бол ер нь дотгошоо хүмүүс бол нөгөө нэг хүмүүс болох муу санаатай дотор тамиртай гэж андуураад хэлээддэг байхгүй. Тэр нь биш. Сүргүүлтэй энэ гээ ярина шүү дээ заад. Одоо тэгэл нэг юм ингээд царнаа одоо ингээд нэг юм гадагшаа төрлийн нэг манайхаа тийшээ явъя ингээд тэгэнгүүт би тэр чинь одоо сөрөг ингээд сэтгэлгээний төвшин миний хувьд арай доогуур байлаа гэж бодоход тэр төвшөндөө бол сэтгэл хүмүүс яадгүй гингүүд шууд болохгүй юм нь болоод харна. Эрсдлийн болоод харна. Нааш нь тэгэхээр тийшээ явж яадаг гэсэн иймэрхүү ганц нэггүй үгээр хүний дургу өргөхөр ч юм тиймэрхүү үг хэлчихэнгүүт нөгөөдөл чинь энэ айгүй муу санаатай зан тэгдэг байхгүй юу. Одоо тэгэнгүүт энэ бидний хувьд одоо энэ сэтгэлгээний төвшин дээшээ болох тусам өсөх тусмаа бид нэр одоо энерги яаж ашиглаж чаддаг болсон бэ гэдэг дээр бид нэр айгүй хамгийн том тавд талгаа бидний хувьд тэр нь яадаг вэ? Миний хувьд болохоор сэтгэлгээний төвшөнд бол маш тийм хохирч төвшингийн дандаа юмны эрсдлийг харддаг. Ер нь амнаас нь дандаа сөрөг үг их гардаг байсан бол одоо сэтгэлгээний төвшин ахиад ирэнгүүт яадаг вэ? Маш үн цэнтэй зөвлөгөө өгч чадвартай хүн байсан билээ гэдгийг олж харсан. Тий. Үнэхээр тэгээд асуудлын алдаа дутагдлыг олж харна, тэрийг зөв болгох талаас нь системчилж нөгөө цэгцэнд нь оруулж өгнө гэдэг дээр бол сэтгэл хүмүүсийн толгой маш үнцэнтэй толгой байсан байлээ. Тэгээд миний профайлын хувьд миний энерги дээр бол нөгөө юу гэдэг чинь Facebook-ийн Марк Зукерберг гэдэг шүү дээ. Тэрний толгой бүр тэгээ би анх нөгөө нэг чиний юу чин профайл чинь юу чин инштэй гэдэг нөгөө нэг сая сарна опратай адилхан те нэг юу гэсэн миний болохоор тэр Марк Зукерберг гэдэгхгүй тэрмүүд би энэ Facebook-ийн үндэслэгч одоо яаж яваад би энэ түнтэй адилхан болсон юм адилхан ийм энергитэй болоо гэж боддог байсан чинь одоо бол ойлгож байгаа байхгүй анх би тэр сэтгэлгээний төвшин доогуур байх үедээ бол яаж гэж ойлгодог яаж гэд нөгөө асуулт чинь гарч ирж байсан байхгүй одоо бол энэ татгшаа төрлийн ийм тархины хөгжил нь бас нэлээд зүүн талын тархи бол нэлээд өндөр юмыг бүр ингээ маш сайн харж чаддаг. Тэр талаас ингээ хөгжүүлэх тусам илүү ийм нарийн мэдрэмж, нарийн торгон гой санаанууд аягүй сайн гарч ирдэм бэ гэдгийг одоо өөртөө бол мэдрээд явж байгаа. Одоо ингээд тий ажил олгогчтой хүмүүс дэлхийд одоо ийм өвлийн энергитэй хүмүүс маань тооцоолсон юмны эрсдлийг харах. Тэг эрсдлийн төрүүлээд хараад за энийг ингэж хийх оронд энэ эрсдлийг ингэж давж болох юм биш үү? Энэ юмэгч та ийм эрсдэл гарах магадaltaй юм биш үү? Тэг гэдэг ийм хүмүүдэг аягүй сайн хардаг. Тэгээд маш олон асуудал олон юм байхад тэндээс энэ хамгийн чухал нь. Хамгийн чухал юм гаргаж ирээд байгаад хүчтэй. Жишээ нь би бол нэг юмыг дэлгэрүүлээд амар гоё солонгоруулаад ярьж чаддаг хүн байхад эдгээр маань эргүүлээд тэр миний дэлгэрүүлж ирсэн солонго шиг юмнаас энэ чухлаа гэд нэг юмд гаргаад ирдэг. Юмыг ингээд амар гой базаа дүгнэлт хийдэг. Дүгнэлт хийж байгаа учраас сэргэлэн чинь хамгийн сүүлд нь яриад байгаа байхгүй юу? Гэх мэтлэнгээл ийм хүмүүсийн энергиуд ийм олон янз үүдэг. Тэр тийм болохоор юмыг олон талаас нь хардаг. Тийм болохоор тэрнтэйгээ адилхан ундаа ажил хийдэг тийм. Компьютерийн ард сугаал зүгээр хүмүүсээс холхон шиг ажил хийж явах юм бол өөрсдөө аягүй кайфтай байдаг. Яг тэр өөрийнхөө хийх юм аягүй сайн хийдэг. Олон хүн ингээд ороод ирэх аягүй шуугантай тухгүй болоод идэг юм шиг. Тэгээ яг нөгөө ганцаараа сууж байгаа үедээ л ер нь толгой аягүй сайн ажиллана, юм аягүй гоё бич энэ юм хийн. Тэгээд нөгөө нэг ялангуяа нөгөө нэг өвлийн энерги чинь ер нь бол би бол оройн цагаар маш миний толгой аягүй сэрэг байдаг. Тийм. Тэр нөгөө нэг хин манай хавар болохоор биний энерги цаанаасаа бүр ингээд ирч хүч нэмэгдээд байдаг гэдэг шиг. Би бас яг тийм өвлийн энергитэй. Тэгээ өдрийн хувьд бол ер нь оройн цаг. Ер нь 8-9 цагаас хойш хүмүүс ингээ унтахгаа ядарч яхад миний толгой илүү ажилдаг байхгүй. Тэр үед таа юм сайн хууж сууж идэв. Оюутан байхдаа нэг оройн цагаар хичээл нөгөө Натлангийн хичээл орсон чинь 8 цагаас хойш ангийнх унтах гад хичээл дээр чинь би бүр ганцаараа бүр инээ талтаа тоо бодоогүй гэсэн. Тийм өөр байсан. Ер нь бол тэрийг мэдээгүй тухайн үед л яагаад орой ганцаараа би одоо ингээд тоон туртай хийсэн бол даа гэдэг. Ер нь бол хүүхэд байхын тоонд айгүй туртай байсан. Тэгээ тоо бодоход айгүй гоё байдаг. Толгой хөнгөн байдаг бүр
Тэгсэн чинь цаанаасаа энерги нь илүү ажилт юм билээ. Тэгээ энэ дээрээ тулгуурлаад ер нь мөнгийг яаж яг тийм ажлыг бий хийхдээ аягүй юмсах. Мөнгөөр мөнгө олох ажил ямар амарх юм бэ гэж боддог үе надад байсан. Тийм. Гэхдээ хохирож төвшин дээр явж исэн учраас нөгөө олсон мөнгөө зөв хэрэгж чаддгүй цацаад дуусчихдаг байсан. Тэгээ одоо болохоор нөгөө өөртөө ажиллаад ингээд мөнгөн дээр яаж ажиллах вэ гэдэг дээр яг нэг мөнгийг болоо яг тийм нөгөө нэг үн цэнтэй юм цөөхөн давнуу гэхээс ер нь минималист стилтэй байхгүй юу? Тэгэнгүүт янз бүрийн гэр цал ганган тийм гоё амттай мөнгөтэй тийм янз бүрийн ахмахгүй яг л эрүүл мэндэд яг хэрэгтэй чанартай нэг хоёрхан сонголттой тэрийгээл тэгэл тууштай ерөөсөө уйдахгүй тэгэл тэрийгээ хэрэглээл явчихна. Тийм. Яг тийм. За тэгээд бид дүрийг үзэж байгаа хүмүүс те өөрсдийнхөө талаар өөрсдийнхөө энергийн талаар яагаад ийм байдаг талаар одоо ингээд бид дүрийн ярианаас мэдж байгаа бах. Одоо бид дүрийн ярианы зорилго маань юусэн тэр ахгүй бид нар угаасаа ийм ондоо хүмүүс байдаг. Бие биенээ ойлгох хэрэгтэй. Тэгэд бие биенийхээ одоо давуу талыг нь өөрсдөө ашиглах. Миний чадахгүй юмыг нөгөө гурмаа сайн хийдэг. Тэгэхээр би өөрийнхөө чадахгүй юмнууд дээр нөгөө гурван хүнээс очиж зөвтгөөг аваад асуудлуудаа шийдвэрлээд хамтраад ажиллаждаг. Ингэх юм бол ийм төгс баг бас бүтээж болдог юм аргачлаа. За тэгээд энэ тестийг хийлгэх линк гэж бол бас байгаа. Тэгээд тэр линкийг би энэ видеоны хотоор линкээр нь оруулаад өгчий. Та үнэгүй тест гэдэг. Энийг хийлгээд өөртөөхөө талаар мэдээд аваарай. За тэгээд бас илүү дэлгэрэнгүйгээр бас илүү бичгийн хэлбэрээр ч юм уу ингээд нэг юм тайлбарлаад бас яриад өгчий тийм богинохон яриа бас хий гэж бодож байгаа. Тэгэхээр пэйж руу маань ороод тэр талаар бас мэдээд аваарай гэдэг сүүлийн мушгаа тэгэд хэлчихье. Тэгээд энэ яриаг Би бас нэг сүүлийнх нь нэг юмыг бас хэлье гэж бод. Ягаад энэ энерги ягаад хамгийн ер нь чухал юм бэ гэдгийг ингээд бидний хэлж байгаа хүн ер нь хүний хэлж байгаа үгийг яг энэ дөрвөн өөр төрлийн тархиар хамгийн түрүүнд хүлээж авдаг байгаа байхгүй. Тэгмүүд яг энийг нэнгүүд энэ Женестэй өөрийнхөө энерги миний тархины сэтгэлгээ хамгийн түрүүнд яаж ажилтдаг вэ те миний аль энерги нь илүү хамгийн түрүүнд хүлээж авдаг юм байна юмыг гэдгийг мэдээд авснараа бол бид нар гэр бүл дотроо хоорондоо ойлголцоход аяга амархан байдаг. За энийг болохоор би яг хоёр хүүхдтээр манай том хүүхд болохоор Дайнамо, бага хүүхд болохоор Билизэхгүй. Тэгээ би өөрөө стил тэгэнгүүт одоо манайх яадгүй гэхээр яг нөгөө майдцгийн хэлдэг шиг манай том хүүхд амар том нөгөө нэг юу инновац санаанууд гаргана. Тэгн ингэн ийм зохион ингээд тгийгээд. Тэнгүүд манай хүүхэд болохоор нөгөө юмын айгу дэлгэрүүлэх дуртай. Тэнгүүд би болохоор чиний хийж байгаа юмны эрсдэл нь энэ гэдэг ингээд тооцоосуучдаг. Яг юм байхгүй. Тэнгүүд хэрвээ би шин санаа гаргаад баглуугаа одоо билизлөө хэлэх юм бол билизүүд чинь дэлгэрүүлээд гоё ингээд яачих штэ тий. Тэнгүүд би шин санаа гаргангуудаа одоо нөгөө Дайнамо төрлийн хүүлгөөгаа энийг чи дэлгэрүүлээд хүмүүст яриад өгвөл энэ баг миний хэлсэн юмыг өөдөөс эн чинь биш энэс өөр энийг гаргая гэж шал өөр санаа гаргаж ирэх байхгүй. Тэнгүүд ингээд гэр бүлийнхаа хүмүүсийн яг ингээд Женес тестийг мэдчих юм бол бид нэр энэ өнцгөр ингэж нэг нэгнтэй харилцахад илүү ойлголцох юм байна да гэдэг. Тэрийг мэдээд авах бас аюу давуу талтай байдаг. За тэгээд Сэрэлтэн чимэгтэй баярлаа, Майнадаа баярлаа, Батмадаа баярлаа. Тэгээд хүмүүсийн бид дүрийн яриас угаасаа хүмүүс өөрсдөө харж байгаа. Эргэн тойрныхоо хүмүүс тэр маань тэр юм байна гэж эргэн тойрныхоо хүмүүсийг бас харж байгаа байх. Тэгээд тийм ондоо хүмүүс бие биентэйгээ хамтарч ажиллаад бие биенийхээ сул талыг нөхөд давуу талаараа хамтарч ажиллах. Нэг гэр бүлийн бас бие биенээ ойлголцох, найз нөхдөд ойлголцох гэдэг дээр маш тусдаа дэмтэй. Өөрийнхөө ажлыг сонгох төр хүртэл тусдаа дэмтэй. Хэнийг ямар ажилд авах уу гэдэг ч гэсэн бизнес эрхлэгчид ийм тусдаа дэмтэй систем байдаг байх нэ. Тэгэд илүү мэдээллүүдийг энэ Facebook-ийн пэйж дээр би тавьчих. Нэмэлт мэдээлэл авах юм бол эндээс ороод аваарай. Тэгэд өнөөдрийнхөө яриаг дуусгая. Та гуравтаа баярлалаа. Та гурав маань илүү нэмээд хэлэх ямарваа нэг юм хэлсэн ч юм байгаа бол одоо хэлээ. Тэгээд төлөө дуусгая юу. Өстой баярлалаа.
Энэ би ч хүүхдүүдээ л ярих гэдэг. Тэгээ нөгөө манай эцэг эхчүүд хүүхдүүдээ өсгөх юм процесс гэх юм уу те маш хэцүү гэж боддог. Хүүхд томрох бүр хэцүү, шилжилтийн нас бүр хэцүү гэх одоо хүүхдгээр нэг юм хэцүү санагддаг шиг байна. Тэгэхээр нөгөө зам төлөв нөгөө хүн яг ямар орчинд өсөж бойжхоос үйл шалтгаалаад төрөлхийн нэг зам төлөв гэж нэг юм байдаг. Одоо бид нар энэний талаар өнөөдөр ярилцлаа тий. Тэгэхээр хүүхдийн төрөлхийн зам төлөвийг мэддэг, ойлгодог болцсон тохиолдолд та өөрөө ээж нар аав нар өөрсдийнхөө давуу тал, сул тал, зам төлөв юунд дутаад байгааг мэддэг болцсон тохиолдолд бид нар тарилцаан дээр ямар ч асуудал байхгүй. Тэгээд бид нар бие бинийгээ шүмжлэхэ болно, бие бинийгээ гоё хүлээн зөвшөөрдөг болно, бие биентэйгээ хамтарч чаддаг болно. Тэгээд хүний зам төлөв гэдэг бол үнэхээр чухал өдөр тутамд алхам бид нарыг илэрхийлдэг тэр одоо нөгөө нэг бид нар ингээд сурах гад хөөцөлтөд яваад байгаа тэр боловсролын одоо хамгийн чухал хэсэг бол яалтчгүй юм төлөвлөхийн зам төлөв. Тэгээд одоо би эцэг эхчүүдтэй бүр энийг заавал өөрсдөө мэдэж аваараа. Тэгээд дараа нь хүүхдүүдээ гэр бүлээ те одоо яг хин юм шиг байна гэдэг дөрөөр ингээд төсөөлөө баримжаа аваад те тэгээд яваараа бид нэрээ тэрнээс бол хүүхдүүдийн шилжилтийн нас юу гэдэг тэр ерөөсөө тэр бас асуудал биш шүү манайхаа гэж хэлмээр байна. Яг манай батна. За миний зүгээс би одоо ер нь яг өөрийнхөө зан чанар байглаас өгсөн энерги мэдснээр тухайн хүн те өөрөө илүү сайн дахин таньж байгаа. Биднээс чинь жишээ нь одоо ингээд биднээс тест ямар нэгэн зөндөө тест одоо өөргөө үзэх юмнууд гадуур байгаа. Зүгээр шалгаад уншаал ийм юм байна гэж орхичдаг тий. Биднээсээ ялгаа болохоор ингэж гаргаж өгөөд гэхдээ бүр наривчилж гаргана. Биднээс зөвхөн өнөөдөр 4 одоо ингээд өөр төрлийн хүмүүс ярьж яхад цаашаа ингээд тестээ хийх юм бол илүү задраад нарийн жишээ нь нэг энерги дээр 3 профиль байх жишээтэй. Жишээ нь темпо энерги дээр арилжаач, гэрээч, нөөцлөгч гэдэг юм 3 профиль байдаг. Тэгээ өөр ядгаатай. Нөгөө хувьяасаа шалтгаалаад. Тэгээд энэ дээр хүн болгон өөрийн онцлогтой. Яг бид дөрөв шиг адилхан байх албагүй бас. Тэгээд энийг мэдснээр илүү их биенээ сайн ойлгоно, эргэн тойрон, найз нөхөд, гэр бүл, хамт олон бүх хүмүүсийг сайн ойлгоно. Энэ хүн чинь нэрэл энэ энергитэй аргагүй ингэж гарах нь, ингэж хандах нь аргагүй юм байна гэд ингэж хардаг болно. Хоёр талаараа маш гоё нь болохоор одоо албан байгууллагууд тий одоо өөрийнхөө суул одоо хийж чадахгүй. Жишээ нь би одоо темпо энерги надад яалчгүй даймоно стар энерги тий хэрэг болоод идэг, дэмжлэг авдаг, шин санаа, шин ID ингээд эхнээс ингээд гараал дараа нь одоо плиз одоо бусдад түгээгээл нөгөө шин санаа, шин бүтээгдэхүүнийг тэнгуү темпо эргээл үйлчлэгээ хүмүүст одоо хүргээл дараа нь стил энерги тэр нь болохоор бүх мөнгө орлогын базаал зөвхөн хэрэгтэй юмд зарцуулаад яг одоо санхүүгийн бацах ч юм уу те энэ мэтчлээ ингээд байгууллага хамт олон дээр ингэх жишээтэй. Ингээд ер нь бол өөрсдийнхөө энергийг мэдээд авчгаад амьдрал дээр ч гэсэн аз жаргалтай. Заримдаа биднес чинь юугаач мэдгүй хин энийг дагаад мэрэгчлээ буруу сонгоцсон байдаг. Өөрийгөө бүр ингээд хүчлээд те зүтгээд их ёстой, ингэх ёстой, ажилдаа явах ёстой гэд бүр ингээд хүчээр дургуй юм хийгээд ажиллаад байдаг. Ерөөс аз жаргалтай, happy, орлого, мөнгө, санхүүгээ бүтээж чаддгүй. Тийм болохоор энэ энергийг мэдснээрээ ерөөсөө байглаас өгсөн энергиэр урсаад аз жаргалтай. Нэг хүчээр биш ингээд өөрөө каптай аз жаргалтайгаар бусдад өөрийнхөө үн цэнийг өгөөд бусдаас тэр санхүү орлогоо бий болгож явах нь энэ зүгээр л нөгөө
нэг сайхан амар тайван амгалан амьдрах ч юм уу те ийм гоё юм процесст орж ирж байгаа байхгүй юу? Хит ингэж гүрийж, бичээж одоо ингэж яваад идэг штэ хүмүүс чинь ер нь их хүмүүс тэгж явдаг. Тихгүйгээр айгүй гоё тийм өөрийгөө таньснаар гоё амар амгалан аз жаргалтайгаар амьдрах боломжтой, харилцаа болон санхугаа бүтээх боломжтой л гэж хэлмээр байна да. Нэг зүгээс. За би юу манагийнхаа Батмагийнхаа фэйсбүүкийг хуваалцаж Батма гэдэг фэйсбүүк байгаа. Та хэд маань тий Батма маань илүү тантай адилхан санагдаад энэ тестний талаар илүү сонирхъя. Илүү зөвлөгөө авъя гэж бодох юм бол энэ фэйсбүүкээр холбогдороо манай Батма манаас йогийн багш байгаа. Тэг йогийн талаар асууж. За манай Мэд цэг маань Мэд цэг гэдэг ийм фэйсбүүктайгаа хүүхдүүдийн ном уншлагын талаар ярьдаг. Бас дайнамо энергитэй ийм хаврын энергитэй хүмүүсийн талаар илүү сонирхоод, илүү тестний талаар сонирхоод энийг хийлгий. Хүүхдүүдийн яагаад ном унших талаар ярих, яагаад хүүхдүүд ном унших ёстой юм, номыг яаж уншуулдгийг гэдэг талаар мэдцэг маань тэр талаар илүү хүүхдүүдтэй ажилладаг, хүүхдүүдийн эцэгтэй ажилладаг юм байна. Мэдцэгтэй бид тэр бас нэг подкаст хийнэ. Яг л айгүй хэрэгтэй сэдвийн талаар ярьдаг тийм. За одоо сэргэлэн чимэг маань нэмж хэлэх юм байгаа. Хүн ер нь өөрийнхөө энергийг яг энерги дээр тулгуурласан өөрийнхөө хийх дуртай юмаа хийхэд маш амархан. Дээрэс нь тэр хийж байгаа ажилдаа дурлаж хийдэг. Тэгээ ерөөсө хинч юу ч гэсэн ерөөс хамгийн өөрийнхөө нэг сэтгэл зүйн хувьд ч гэдэг нь маш дурлаж хийдэг болохоор ямар ч стресс үүрдэггүй. Эсвэргээрээ энергийнхаа эсрэг ажилд одоо ингээд ажил хийдэг байх. Одоо би бол мэддэггүй байхдаа бол тэр олон хүмүүсийн дунд ингээд ажилтдаг байсан. Айгүйх ингээд бүр одоо амралтын өрөөнд ингээд 20-30 хүн эмэгтэйчүүд ингээд амрахгаал ороод ирэхэд миний бүр хамаг ингээд бачин хөдлөл ганцаараа гараад өөр тустай гараад ганцаархнаа сууж амардаг төрлийн тиймч байх шиг тий. Энэ болгоныг ингээд мэдээд авчихаараа яг өөрийнхөө энерги тулгуурласан ажиллаа хийх нь хамгийн илүү давуу юм байлээ. Тэгэхээр хизээш тэр янз бүрийн одоо ядрах ч гэдэг тийм юм бол байхгүй. Тэгэхээр миний хувьд бол яг энерги дээр тулгуурласан ажлуудыг одоо сүүлийн үед яг хийгээд явж байгаа. Тэгэнгүүт сонголтоо зөв хийж эхэлж байгаа байхгүй юу? Тий. Ур чадвараар ч гэсэн тий. Ер нь өөрийнхөө энерги тулгуурласан ур чадвараа хөгжүүлнэ гэдэг бол хамгийн амархан амжилтанд хүрэх гарц байсан билээ гэдгийг хэлмээр. Тэгээ манай сэргэлэн чимээг маань болохоор ийм солонгос нара гэдэг нэртэй ийм фэйсбүүкнээс олж бол би тэгэд яг ярилцлагынхаа доор бүгднгийнх нь фэйсбүүкийн линкүүдийг тавьчих тий. Тэгээ тэндээс та хэд маань тусынхаа хүмүүстэй холбогдоод тусынхын генусийн энергийн талаар асуугаад цаашдаа илүү дэлгэрэнгүй тест хийлгэж бас болдог. Тэр талаар хийлгэх юм бол энэ холбогдороо ингээд өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Ярьсан бүх хүмүүстээ баярлалаа. За баяртай.